За сайн байцгаана уу? Та нартай шинэ оны мэндийг хүргэж байна. 2026 оны шинэ оны мэндийг хүргэе. За мөн 2026 оны хамгийн ихний 7 өдрийн мэндийг хүргэж байна. За ингээ өчтөр би бас мэдчихсэн. Өчтөр шинэ оныхаа хамгийн ихний лайв хийчихсэн. Яг одоо 2 дахь лайв хийхээр бэлэн болсон байна. Ингээд та нартай өнөөдөр за энэ 2026 онд бясалгал хийж үзье. Бясалгал гэж юу юу байд юм бэ? Яаж хийх ёстой юм бэ? Хийснээрээ юу ямар үр дүнтэй юм бэ? Ямар тохиолдлуудад юу бясалгал хийвэл ямар үр дүн гард юм бэ гэдэг сэдвээр лайв хий гэж бодлоо. Би энэ сэдвээр аль хэдийн ярьчихсан гэж бодоод яг энэ сэдвтэ лайв байдаг гэж удаа сая YouTube суваг дотроо хайж үзлээ. Яг зориулж ингэж ярьж байгаагүй юм байна. Яриан дундаараа бол нэлээд олон удаа ярьж байсан баха. Яагаад гэвэл би өөрөө бяцлаглалын танхим хичээлийг заадаг учраас миний ярианаас бол мэдээж маш олон удаа бяцлаглалын талаар сэдвүүд гарч ирсэн байж таараа тэрийг ингээд ярьчихсан, тайлбарлчихсан гэж бодоод байдаг байсан юм байна. Өнөөдөр болохоор яг зориул яг бяцлал гэдэг зөвхөн энэ сэдвээр ярих гэж бодоод энэ сэдвийг сонгосон байгаа. За тэгээд энэ сэдв сонирхолтой байгаа 2026 онд бясалгал хийж үзье те. Ер нь бясалгал хийдэг хүмүүс юу мэдрээд байдیں۔ Би бас юу мэдэрч болох вэ гэдэг зүйлийг мэдмээр байгаа. Тэгээд юунаас эхлэх хүмүүс хвчлэн мэддэггүй. Ихэнх хүмүүс бас би бясалгал хийхээрээ одоо төвлөрч чаддгүй, бясалгаж чаддгүй гэж яриад байдаг байхгүй. За тэдгээр хүмүүстэй зориулаад за та үнэхээр те одоо төвлөрч чаддгүй мó бясалгаж чаддгүй мó гэдэг одоо зүйлүүдийг тайлбарлангаа энэ бясалгал гэдэг сэдвийг бас ярьж өгье гэж бодлоо. За ингээд дөнгөж намайг үзэж эхэлж байгаа хүмүүст өөрийгөө танилцуулъя гэж бодож байна. Би номтой блог пэйж улсын модератор админ багш, сүнслэг мэдлэг өрөө хэмээх энэ сүнслэг сэдвүүдийг бусдтайгаа хуваалцах зорилготой энэ пэйж утсыг ажилуулдаг хүн байгаамаа. За тэгээд шалтгаангүй бясалгал хэмээх нэртэй танхимын бясалгал явуулдаг, ярих бясалгал, бичих бясалгал хэмээх нэртэй онлайн хичээлүүдийг явуулдаг. Миний гаргасан энэ хичээлүүд бүгдөө л ерөөсөө сүнсний аялал, өөрийгөө дотоодоос нь таних те өөрөө өөрийгөө улам илүү олж мэдэх зорилготой хүмүүст зориулагдсан ийм сэдвүүд байдаг юм аа. За тийм учраас өнөөдөр та нарт мань бас хэрэг болох болов уу гэж бодоод энэ сэдвийг ингэж сонгож ярилцъё гэж бодоод ингээд энэ цаг мөчид энэ цаг хугацааг та бүхэндээ зарцуулаад сууж байна. За ингээд өнөөдөр шууд гол ярианд орцгоё. Танд цаг зав байна уу? Надад одоо ярих сэдв байна гэдэг одоо лайвынхаа гол үг болсон төлхөр үг болсон үгээр энэ сэдвээ эхлүүлэе гэж бодож байна. За ерөөсөө энэ 2026 он ер нь л одоо энэ 90-100 маань өөрөө энерги 90-100 болж байна. Энэ энерги 90-100-д бид нар одоо маш олон гадны маш олон юм энергийн задаргаан донд амьдарч байгаа. Бид нарт яг нэг юм дотоодоос өөрийгөө хайх, өөрийнхөө гол замыг олох, өөрийнхөө амьдралын зорилгыг олох, өөрийгөө зогсоохгүйгээр цааш нь хоосон биш аз жаргал дүр авч явах шаардлагатай үеуд тулгараад байгаа. Тийм ч учраас ихэнх хүмүүс бясалгал хийж үзээч, бясалгал хийгээч гэдэг зөвлөгөөнүүдийг өгдөг. Тэг хүмүүс ер нь одоо сүүлийн үед маш их бясалгалын талаар одоо сонсох, үзэх сонирхолтой болсон ч гэсэндээ яг бясалгал хийх гэхээр юунаас эхлэх ёстой юм бэ гэж хөвчлэн хүмүүс асуудаг учраас яг энэ гол сэдвээс эхлэе гэж бодсон. За би бол өөрөө бясалгал хийж эхлэхээс өмнө маш их стресстэй, айцтай. За тэр үед би бизнес хийдэг байсан. Бизнес хийдэг байсан учраас бизнес хийдэг бүхэл хүмүүсийн зовлон гэдэг шиг өдөр болгон тайлан тооцоо, за орлого ашиг, баланс гэл те. За мөн маркетинг, менежментийн талаар бодох сэтгэх гэл маш юм өөр лүгөө юу орох, нөгөө юун гэр бүл рүүгээ орох. Би өөрөө дотроо
байгаа ямар мөрөөдөлтөй, ямар хүсэлтэй, ямар хүн байснаа анхаарлаа хандуулж чадахгүй маш олон жилүүдийг үдэж өнгөрөөж явсан байсан. Тийм учраас ингээд тэрнээсээ болоод нэг өдөр ингээд амьдралд маань аюу олон саад бэрхшээлүүд зэрэг тохиолдоод сэтгэл готролд ороод амьдралаас аюу сарничсан өөрөөсөө бодлоосоо сарничсан өөрөө гол замаас сарничсан байгаа юм байна гэдгээ ойлгоод за тэгээ тэр үеэс эхлэн би ер нь бэлтгэл гэж юу юм болоо гэж судалж уншиж мэдэж ирсэн. За анх хийж байхдаа яг л бусдын адилаар те би хийж чадахгүй байна. Би нөө бодлоо чөлөөлж чадахгүй байна. Би бодлого болж чадахгүй байна гэх мэтчлэн бодлоод надад орж ирж байсан. За хэрвээ яг одоо та бэлтгэл хийж үзье. Ер нь бэлтгэл гэж юу гэдэг юм бэ гэж бодож байгаа бол би танд зориулаад нэг зүйл хэлье. Та аль хэдийнэ ингэж бодож ихэлсэн тэр цагаас хойш та бэлтгэл гэдэг зүйлийг анхаарад аль хэдийн бэлтгэгч болчихсон байна гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр та бэлтгэл гэдэг үгийг мэддэгчгүй, анзаардагчгүй, анхаардаг хүсдэггүй бол та мэдээж ерөөсө тэрнээс хол байна гэсэн үг байхгүй. Хийж чадсан чадаагүйгээс үл хамааран ер нь бэлтгэл гэж юу юм болоо гэж бодож яваад судалж үзээд хийх гэж оролцсон байна гэдэг нь та аль хэдийнэ бэлтгэл рүү ингээд алхачихсан байна. Аль хэдийн та энэ бэлтгэл гэдэг зүйлийг ойлгох гэж хичээж яваа хүн байна гэж ингэж ойлгож болно. За ингээд маш олон төрлийн бэлтгэл байдгаас болоод хүмүүс ингээд маш их төөрөлддөг. За ер нь ингээд юм анх ингээд дэлгэрж байхдаа айгүй олон янзын өөр өнцгүүдээс дэлгэрэл сүүлдээ олон жил цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс илүү ойлгоод энергийн задаргаа тайлбарууд нь илүү яваад нөө зааж байгаа хүмүүс нь ч боловсроод сурж байгаанууд нь ч боловсроод явдагтай адилхан бэлтгэл гэдэг бол манай Монголд орж ирээд бараг 20 жил болж байгаа. За гисэн хэдий боловч өнгөрсөн жилүүдэд юм энергийн задаргаа тайлбарууд бол маш багтаа байсан. Яг би хүртэл ингээд яг бэлтгэл хийж үзээгүй байхдаа бэлтгэл гэж юу юм болоо гэж судлаад гадаад хэл дээрч тэр монгол хэл дээрч тэр сонсохоор яг юу яриад байгаа юм нэгс ойлгохгүй байсан. Бэлтгэл хийхээр гоё сайхан болон тайвширна, эрүүл мэнд сайжирна, ингээл тойроод ингээд ямар нэг юм ингээд загчлаад яриад байгаа юм шиг яг ингээд гол төв рүү норохгүй байгаа юм шиг надад санагдаад идэг байсан. Тэгээд өөрөө хийж үзээд, өөрөө туршиж үзээд амьдралдаа хэрэгжүүлээд за өөрөө хийж үзэх, заах гэдэг хоёр ч маш том ялгаатай. Заагаад нөгөө хүнтэй ажиллаад, хүнийг эдгээгээд, хүнийг төвлөрүүлээд, хүний стресс нойр гүдэлтэй ажиллаад ирэхээр хүн чинь өөрөө улам илүү тэр дотор байгаа гүн чөмгийн гэдэг шиг тийм дотоод гүн чүмгийн илүү ойлгодог. За тийм учраас одоо би зааж эхэлснээс хойш миний бэлтгэлийн талаарх ойлголт бол тис ондоо болсон. Бэлтгэл гэдэг бол ерөөсөө маш энгийн зүйл байдаг юм байна. Бид нар одоо маш хүн дээр хүлээж аваад, ид чичиг хүлээж аваад бодлоо зогсоох гол өөрийгөө хүчээр дүүрэх гээд маш олон жилүүдийг одоо ингэж бэлтгэлийг ингэж ойлгох гэж ингэж явсан юм шиг надад санагддаг. Тийм учраас яг одоо та бэлтгэл хийж үзье. 2026 онд би бэлтгэлийг ивэл би танд хэлэхэд та аль үшэнэ бэлтгэгч. Яагаад гэвэл бэлтгэл гэдэг зүйл маш олон төрөлд хуваагддаг ч гэсэндээ ерөөсөө л хоёр төрөл байдаг байхгүй. Хоёр янзаар л хийгддэг гэсэн. Нэг нь бол агуулган бэлтгэх, нөгөөх нь ажиглан бэлтгэх. Энийг бол би та нарт өмнө тайлбарлаж байсан. Агуулган бэлтгэх гэдэг нь бид нар өдөр тутамдаа тохиолдог ар сар асуудлыг угаасаа хүн болгон бодолтой сэтгэлтэй тарихтай хүн болгон л бодож байгаа. Тэнийг монголч байсан бодож байгаа, ухаантай цэцэн цэлмэгч байсан бодож байгаа. Тийм учраас бодоод одоо тэр зүйлийнхаа гаргалгааг тайлаад явж гин гэдэг бол та агуулган бэлтгэх хийж гинэ гэсэн үг. За ажиглан бэлтгэх гэдэг нь илүү төвлөрөн шаардсан, илүү амьсгалтайгаа, суудалтайгаа хавсарсан, илүү тэр зүйл рүүгээ гүн рүү нь орсон бэлтгэл байдаг. Тэгэхээр ажиглан гэдэг бол нэг л ямиг ажиглана. За жишээ нь та өөрийгөө ч ажиглаж болж гин те. За нарыг ажигламаар байвал нарыг, сарыг ажигламаар байвал сарыг, эсвэл ингээд өөрийнхөө биеийн эд эрхтэн те өөрийн яг тэр тухайн өдрөө байгаа мэдэрж байгаа мэдрэмж, ажиглаж байгаа ажиглалт, за өөрийн биеийн эд эсрэгөө анхаарлаа төвлөрүүлж гин гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хүн ер нь бол амьдралдаа ямар нэгэн байдлаар ажиглан бэлтгэхийг одоо үйлдэлийг арга барилыг ч өөртөө ашиглажсан байдаг. Агуулган бэлтгэх одоо бэлтгэлийг бол хүн өдөр болгон л хийгээ явж байдаг. Гэтэл нөгөө системээ мэдхгүй, нөгөө яг гол ач холбогдлоо ойлгоогүй, анзаараагүй хүн чинь би бэлтгэж мэдэхгүй. Бэлтгэл гэж юу гэдэг ингэ яриад байдаг. Та айл үжээний бэлтгэгч шүү дээ. Та өнөөдөр хүртэл ажил дээрээ, амьдрал дээрээ асуудлуудыг шийдээд, урагшлаад, алхам тутамдаа өсөөд хөгжөөд явж исэн бол та бэлтгаад явж исэн гэсэн үг байхгүй юу? За тэгээд энэ бэлтгэл гэдэг зүйл ерөөсөө энгийн одоо сэтгэлийн тайвшрал буюу сэтгэлийг ангаах, эдгэх нэг арга барил гэсэн үг. За бие махбод өвдөд ханаад хүрдэг ч юм уу бид нар ямар нэгэн өвчлөл тусгаар бидэрт эм хэрэг болдог, дархлаа хэрэг болдог, ямар нэгэн витамин хэрэг болдог гэдэг шиг сэтгэл гэдэг юм чи ерөөсөө бүгдээс ихтэй. Сэтгэлийг бол сүнс гэж яриад байгаа шүү дээ. Хүний бидний дотоод сэтгэл гэдэг чинь ерөөсөө сүнс юм байна. Сүнс гэдэг чинь энерги юм байна. Энерги гэдэг чинь биегүү мөртөө бидрийг удирдах байгаа юм байна гэж ингэж ойлгож байгаа зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр та өөрийгөө хинбэ гэдгээ сонгох хэрэгтэй байхгүй. Та өөрөө одоо сүнс юм уу? Эсвэл бие юм уу? Тарих юм уу? Та яг өнөөдөр яг алимгаар нь илүү өөрийгөө бие гэж мэдэрч байна. Та бие гэж ярихдаа өөрийгөө тархийг ярьд юм уу? Одоо бие махбодоо яриад байд юм уу? Эсвэл сүнсээ яриад байд юм уу? Ихвчлэн бид нар мэдрэмж хүн гэдэг бол нөгөө мэдрэмж
мэдрэмжээс үүдэлтэй мэдрэмж гэдэг бол бидний бүтээсэн зүйл байдаг. Энэ мэдрэмж гэдэг зүйл бидний бүтээхээрээ мэдрэмж гэдэг зүйлээрээ бид нар өөрсдөө хүн болж ухамсартай болж бусад одоо ан амьтдаас ялгараад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ухамсарт бие маань өөрөө сүнсэн бие гэж яриад байгаа. Сүнсэн бие гэдэг нь бидний сэтгэлийг хэлээд байгаа. Сэтгэл гэдэг маань ерөөсөө энержи байхгүй, энерги. За энэ энерги гэдэг сэтгэл гэж байгаа зүйл юм манаас хоололдог, тижээгддэг, тий хоосордог, дүүрдэг юм байт юм байна л та. Тэгэхээр хэрвээ та хоосрол байгаа бол сэтгэлтэй нь хоосон байгаа юм байна. Сэтгэлийн биетэйгээ ажиллахгүй байгаа юм байна гэсэн. Хэрвээ та дүүрэл баяр баясгал ад жаргал бэлхаал амжилт бүтээлээр дүүрэн байгаа бол та өөрийнхөө сэтгэлтэй аль хэдийн ажиллаа сурчсан ажиллаж чаддаг хүн гэсэн үг байхгүй юу? Оюуны ажил хийдэг хийдгүү гэдгээс үл хамааран та амьдраад нийгэмд оролцоод явж байгаа бол танд бол бясалгал гэдэг зүйл хэрэгтэй. Бясалгал гэдэг зүйл хэрэгтэй гэд ярьчаар за би тэгвэл бясалгаж үзье. Тэгвэл ямар бясалгалаас эхлэх үү гэж хүмүүс ярьдаг. Эхлээд бясалгал гэдэг зүйлийг та хийж үзье гэж бодож байгаа бол амьсгал гэдэг зүйлээс эхлэх хэрэгтэй. Яагаад вэ гэдэг чинь бясалгал гэдэг чинь хоосон болгоч биш те. Бодлоо зогсоогч биш, хоосон болгоч биш. Анхаарлаа одоо цагтаа авчрах буюу далдад байгаа өөрөө өөрийгөө ухаж гаргах гэсэн үг байхгүй юу? Ерөөсөө өөртөөгөө танилцах. Өөртөөгөө танилцсан гэдэг чинь та дотгошоогоо төвлөрж байгаа юм байна. Та дотгошоогоо төвлөрж ин гэдэг чинь өөрийгөө ойлгож байгаа юм байна. Өөрийгөө ойлгож ин гэдэг чинь ухамсарчин тэлж байгаа юм байна. Ухамсартай тэлж ин гэдэг чинь улам илүү цэцэн цэлмэг болоод амьдрал ахуйдаа тулгарж байгаа зүйлүүдийг зовлон бэрхшээл гэж харахгүйгээр сургалт хичээл гэж хараад илүү ухаалаг болж байгаа тэр төвшинг яриад байгаа байхгүй. Тэрнээс биш бид нар ч одоо тий заавал бясалгал хийхэд яг юу хийх ёстой бол юу хийх ёстой ямар нэг ингээл нэг юм бариалаг энийг л хийн шүү гэж ингэж одоо ойлгох гээд байдаг. Анхаарлаа төвлөрүүлээд ажиглаад агуулаа сууж байгаа бүх зүйл бясалгал. За бясалгалын багш нар ярьдаг. Хүн ингээд төвлөрөө сурчгаар амьсгал дээрээ тогтоо сурчгаар ярьж явах тач бясалгадаг, сууж явах тач бясалгадаг гэж тайлбарлачаар хүмүүс нөгөө нэг бясалгалын багшаа нэг л агуу иж идтэн гэж бодоод хөө энэ хүн ярьж явах тортол бясалгаж чаддсан байх гэж ойлгоод байдаг. Мэдээж ярина гэдэг чинь бодно гэсэн үг, төвлөрнө гэсэн үг тий. Мэдээж ярина гэдэг чинь дотоод одоо ярьж байгаа зүйлээ дотоод одоо эмх замбраанд нь оруулж ич хүн ярина үсттэй. Юу ярина, юу бодно, таны эмх замбраа, таны дотоод сэтгэл чинь тэмлэн гэсэн үг. Та эмх замбрааг зэгцгүй яриад байгаа бол дотоод сэтгэл чинь эмх замбрааг зэгцгүүлэн гэсэн үг байхгүй юу? За та өөрөө эмх замбраатай зэгцтэй болоод ирэхээр эн чинь өөрөө дистралта цаанаас автоматар та заавал нэг битцсэн юм харах шаардлагагүй, заавал нэг юм өөртөө ингэж нэг сануулаад авах шаардлагагүй, өөрийн ингэж нэг яс цус руугаа ойлгоцсон юм чи юус дистралаар автоматар хүнээс гарч идэг тийм мэдлэг болж хувирдаг. Тэгэхээр яг хүмүүс бясалгал гэдгийг яг ингэж бясалгалын одоо ингээл янз бүрийн төгс гэгэрсэн багш нарын уншсан номыг ч гэсэн харахаар тэр яг тийм тодорхойлт байдгүй гэж тайлбарладаг байхгүй. Тэгээд ирэхээр ч дөнгөж сурж байгаа хүмүүст айгүй ойлгомжгүй, барьцгүй, айгүй төвхтэй санагдаад байдаг бол ойлгоцсны дараа бол угаасаа л тэгж тайлбарлах юм билээ. Яагаад вэ гэхээр тэр ч одоо хүн болгон өөрийн мэдрэмжийг тайлбарлаж байна. Хүн болгоны сэтгэл зүйн мэдрэмж өөр байгаа учраас яг тэргээд хэлэхээс илүүтэйгээр ер нь бол төвлөрөл юм байна. Дотоод бодлоо тодорхой хугацаанд одоо анализ хийж ажиглах юм байна. Ажиглах, агуулгах гэл ойлгочхоор айгүй тодорхой болчихж байгаа байхгүй. За тэгэнгүүт одоо энэ Монголд маань ер нь Монгол гэлтгөө дэлхийд яг одоо бясалгал гэдэг энергийн задаргаа явагдаад бясалгал гэдэг арга техникийг одоо та дасгал гэж ойлгох юм бол яг одоо хүн төрөлхтөнд хамгийн эрхтэй байгаа дасгалахгүй. За яагаад гэвэл хүн төрөлхтөн байна. Би физиолог маань бид нар булчин шүрмснээс үүсдэг юм байна. Атом молекул лидис гэж байд юм байна. Ядарч туйлдгаараа одоо дархлаагаас сэргээж явах ёстой юм байна. Биеийн одоо галбир хэлбэр маань алдагдаад байвал дасгал хөдөлгөөн хийгээд булчингаа хөгжүүлэх ёстой байна гэдгийг бас ойлгочихсон байхгүй. Үнэхээр ингээд ойлгочихсон 900-д орж ийн. Тэгэнгүүт одоо бид нар ч сэтгэл рүү орж шít. Юм гэдэг чинь дистрата шаттай байдаг учраас нөө дараа нь мэдээж сэтгэл рүү орох нь ойлгомжтой тийм үү. Сэтгэл рүүгээ орсон чинь нөө сэтгэл гэдэг юм чи барьж болохгүй нөө махан бие харж чадаад атом молекулээ ялгаж чадаад булчин сүрмсээ харж чадаад илүү ажиллахад амархан байгаад байсан чинь нөгөө сэтгэл буюу барьж болохгүй зүйлэр энержи рүүгээ ороод ирсэн чинь сарнаад эхэлдэг байхгүй. Юу яриад байгаа юм бол яах ёстой юм бол алинаас нэглэх ёстой юм бол гэх мэтчлэн хүмүүс төрөлдөд байдаг. Та ерөөсө төрөлдөх хэрэггүй. Та бясалгагч энэ дэлхий дээр байгаа хүн болгон тодорхой хугацаанд бясалгаа сууж идэг. Ажиглаад бясалгах гэдэг нь та ямар нэг юм хийх гээл ингээд төвлөрөөд тэрэндээ бүх анхаарлаа хандуулсан байх үедээ та зөвхөн тэрэн дээр ажиглалтынхаа төвлөрөлтийг фокуслцсан байна гэсэн үг байхгүй юу? Агуулад бясалгаж ийн гэдэг нь хүн болгон өдөр тутам босоод гараал сэрэл явахтаа юм боддог үстэй. За өнөөдөр ямар ажил хийх үү? Ямар асуудал байгаа вэ? Яаж одоо энийгээ сайжруулах вэ? Яах вэ гэж бодоод байгаа чинь л бясалгаад байна гэсэн үг байхгүй юу? За гэтэл бидэрт яг ямар нэг юм хийхэд нэг юм төвлөрөл буюу орчин хэрэгтэй, ямар нэг юм хийхэд тодорхой хугацааны тэрнлэгөө анхаарах орон зай хэрэгтэй дээ. Тийм учраас бид нар бясалгалын багш нар гой тодорхой орон зай бүрдүүлээрээ ганцаараа суугаараа, лаасаагаараа, завлаа суугаараа гэл ингээл янз янз арга барилууд хэлж өгöd байгаа нь яг таны хийж байгаа юм чи илүү агсан төвшөнд авчрах гад илүү
одоо тогтоож өгөхгүй л тэр аргуудыг хэлээд байгаа. Тэрнээс биш ер нь бол бясалгал хийхдээ та яаж суун уу, заавал завилна уу, завилахгүй байна уу, хөлөөж игээ суусан ч болно. Гол нь нурууны толгуур эргэтэн буюу нуруу зих, мөр зих, толгой зих байж иж хүн илүү сайхан төвлөрч чаддаг юм аа. Ягаад гэвэл энерги урсгал гэдэг юм маань өөрөө зөв гарч зөв орд юм байна л гэж тайлбарлах гэдэг. Энийг л та нартай ойлгуулах гээд ингээд тэгшгэн суугаараа, завлаад суугаараа, хөлөө бадамлын ухаа цэцгийн судлаар суугаараа, төгс гэгэрсэн багшийн судлаар суугаараа гэл ингээл янз янзын нэр оноогоод байгаа байхгүй юу? Ямар нэг юм яг бусдад ойлгуулахын тулд нэр оноогоод байна л да. Тэгэхгүй шууд ингээд ярьчихлаар зарим нь ойлгодог хүн гэж байна, ойлгохгүй хүн гэж байна тийм ч учраас бясалгалын багш нар ингэж тайлбарлаад байгаа юм аа. За тэгээ бясалгал хийдэг нөө бодлоо зогсоох гэдэг маш том сэдв байдаг шүү дээ. Ер нь л нөө бясалгалын багш бодхоо бол битгий бодохгүй байж ч та бясалгана гэд ингээд ярихаар чи хүн нөө бодлоо болиё гэж бодохоор бүр сармагчин битгий бодороо гэлчгээр өдөржингөө сармагчин бодно гэдэг шиг болоод байдаг байхгүй юу? Бодол гэдэг чи өөрөө бясалгал шүү дээ. Гол нь нөгөө юуны талаар бодож гин, зоригтой бодож гин үү, зориггүй бодож гин үү гэдгээ л ялгаж салгаж сурах хэрэгтэй. Та зоригтой бодоод тэр зорилгоо одоо жишээ нь за би амьдралынхаа өсөлт хөгжилтийн талаар жоохон бодоо суучи та гэдэг те. Эсвэл алдаа онооны талаар жоохон бодоо суучи та. За жишээ нь 2025 онд юу тохиолдлоо энийгээ сайхан дүгнээ суучитаа гэх юм бол тэгэл бясалгал واخгүй юу те. Ингээд нөө зоригтой бодох юм бол бясалгал. Гэтэл хүмүүс ч нөгөө энэ олон мэдээллийг ингээл ховж ив илдэг бусан хэрэгтэй хэрэггүй юм харж явах зураа ямар ч хэрэггүй сарнсан бодлуудад маш их цаг завыг зарцуулаад байдаг. Ингээд нөгөө төвлөрлгүй буюу зориггүй бодчихлоор таны бодол чинь бясалгал биш болчиход байгаа واخгүй. Та энэ цагийг зүгээр тархиа сайхан амраа сууж явах хэрэгтэй тархи чинь ямар ч хэрэггүй зүйлүүдээр дүүргээд нөө хогоор дүүргээд гэдэг шиг те. Хогоор дүүргээд нөө тархичин хитрхийг ачаалаад ирэхээр ядраад стресстэй байгаа. За жишээ нь бодъё л та ингээд зүгээр сайхан сууж байхдаа нэг юм таагүй мэдээлэл сонсъё гэж бодъё л та нийгмийн те. Нийгмийн таагүй мэдээллийг сонсчихлоо тэр талаар ч хүн автоматар бодно шүү дээ. Ингэчүүл яана, тэгчүүл яана. Нэрээ эн чинь бас надад тохиолдож болох юм шүү. Ер нь тэр бас тийм шүү. Ер нь тэр айгүй муухай юм болоод байгаа юм биш ч гэдэг юм уу те. Гэл мэтлээ ингээд бодоод ирэхлээрээ хүн чинь яадаг вэ гэхээр хүн яадаг вэ гэхээр одоо хий дэмий тарих эдээсээ ингээд ажилуулад байна гэсэн үг. Болгоомжлуулаад, айлгаал, стресстүүлээл те. Гэтэл яг амьдралдаа болж байгаа зүйлүүдийг хүн тайвшраад бодчихлоор энэ бясалгал болно. Энэ бясалгал болсноосоо гадна сайхан тайвшрал болно. Яагаад гэвэл та айгаад байснаа барьж авч чадахгүйсэн сэдвүүдэд зөрөгтэй барьж аваад зөрөгтэй бодоод гаргалгааг нь гаргачих юм бол хүн чинь нэг ажил хийцэн юм шиг, нэг юм төвлөрөл болцсон юм шиг сайхан болж ирнэ шүү дээ те. Тийм учраас ер нь бол бид нар бодож явах хэрэгтэй. Бодохгүйгээр бясалгана гэж бол байхгүй. Дараагийн шатанд бол яадаг вэ гэхээр бодлоо багасгаад ажиглаж сурах хэрэгтэй. Ажиглаа сурчаар хүний ойл санамж гэдэг зүйл аягүй сайхан сэргээд ирдэг. Яагаад гэвэл түмэн олон хэрэгтэй эргүү, хог шар шиг олон хэрэгтэй эргүү нийгмийн бодлуудаас талын авч хаяад зөвхөн нэг зүйл дээр, зөвхөн хоёр зүйл дээр анхаарлаа төвлөрүүлчихэр чинь хүний тархитгаас сайхан амраад ирнэ. Амраад ирэхээр чинь эдээс чинь таны төлөө ажиллахад бэлэн болно. За өөртөө юу ч бодсон ойлгох чадварыг танд суулгаж эхэлнэ. За мөн таныг өөрийгөө сонсох боломжийг олгоно гэдэг нөгөө дотоод сүнслэг мөн чанартайгаа буюу ухамсартайгаа өөрийнхөө жинхэнэ биетэй харьцаж эхэлдэг. За ингээд өөрийнхөө биетэй ажиллаж эхлэхээр чи бид нар ч сэтгэлийн амтан сэтгэл өвдгөр бие өвддөг тий. Тэгэхээр бид нар сэтгэлтэйгээ ажиллаад ирэхээр янз бүрийн хуучин дурсамжууд санаанд орно. Янз бүрийн эдгэж чадаагүй зүйлүүд гарч ирнэ. Айх хэрэггүй. Санаа зовх хэрэггүй. Хүмүүс ингээд бясалгал хийж байгаад би бүр айл хэдийн мартцсан байсан миний өнгөрсөн траума бодогдоод би айгаад уйлаад тэгээд би бясалгалаа болчихсон гэж ярьдаг тохиолдлууд байдаг байхгүй. Үгүй та ингэж айхгүй шүү дээ тий. Өөртөө танилцж байгаа хүн чинь өөрөөсөө айгаад тах юм бол яаж өөр бусдад танилцах юм бэ? Тэгэхээр ер нь хүн гэдэг юм чинь дотроо ухаж төнхөхөд маш одоо хязгааргүй орчин орон зай байдаг. Тэгэхээр та тэрэн дээр ч анхаарлаа төвлөрүүлээд үргэлжлүүлээд бодох хэрэгтэй. Айгаад байна гэдэг бол эдгээгүй өвчлөл байна гэсэн үг, эдгээгүй сэтгэл зүй байна гэсэн үг, эдгээгүй зүйлээс айгаад зүхтаад байвал тэр чинь ужиг өвчин болно гэдэг өчигдөрхөн би ярьсан. Тийм учраас ужиг өвчин болохын тулд анхаарлаа төвлөрүүлээд үргэлжлүүлэн бодох шаардлагатай. Тэгэхээр бясалгал хийж эхлэх гэж байгаа хүмүүстэй зөвлөхөд хамгийн эхлээд бид нар амьсгалын бясалгалыг хийж сурнаа. Амьсгалаа хийж чадахгүй нөө хамар нь битүү бүх эддээс атом молекул нь хүчил төрөгчийн дутагдлалд орсон байх үед бол хүн айгүй ядарсан, айгүй хүнд, за дээрэс нь айгүй хурдан реакцтай байгаад байдаг. Хин нэг нь танд нэг таагүй хэлэхээр тэрний хариу цогцолтыг маш хурдан өгөх гээд байдаг байхгүй. Нөө жоохон бодож байгаад хариулъя, тайвширч байгаад хариулъя, өнгөрөөд сурыг одоо юу гэдэг сонсож сурыг гэсэн тэр сэтгэхүй байха болчдөг. Юу гэхээр хин нэг нь тань руу муухай орвол маш хурдан цаг алдахгүй буцаагаад муухай арыг гэсэн тийм бодолтой болоод байдаг. Энэ юутай үүдэлтэй гэхээр бидний амьсгал юм богинохон байгаа байхгүй. Амьсгал дүнгиж энэ хамар дотроо зүгээр ингээд цээжин дотроо
Гэт ингээд нэг цээжин дотроо амьсгалаад харж нөө хариу Иракц хариу цохилтыг маш хурдан өгöd байдаг. Харин амьсгалаа гүн гүнзгий урт болгоод хэвлэр өгөө оруулаад буцаагаад гаргаад амьсгалаа ажиглаа суугаад одоо сурчгаар ч оюун бодол чинь тайвширж эхлээд танд нэг юм суурь орж ирнэ. Суурь гэдэг юм чи юу вэ гэхээр анхаарлаа төвлөрүүлэх суурь, дотоод дуу хоолойгоо сонсох суурь, стрессээ багасгах суурь, сэтгэлээ тайвшруулах суурь ойлголтууд ч орж ирнэ гэсэн үг. Тийм учраас та нар яг одоо бясалгал хийж сурахсан гэж бодож байгаа бол амьсгалын дасгал гэж юу вэ гэж бичээд амьсгал дээрээ ажиллаад амьсгалаа сурчих. Эхлээ сайхан урт амьсгалаа сурчих, богино амьсгалаа сурчих, хурдан амьсгалаа сурчих, удаан амьсгалаа сурчих, баруун хамрын нүхээр амьсгалаа сурчих, зүүн хамрын нүхээр амьсгалаа сурчих, нэг хамрын нүхээрээ гаргаад нөгөө хамрын нүхээрээ гаргаад сурчих. Та өөрийгөө контролдож эхэлж байна шүү дээ. Та махан биетэйгээ харьцаж эхэлж байна. Эд эсээ удирдах команд өгч сурж байна. Энэ бол цаашдынхаа амьдралдаа шийдвэртээ бүхэл зүйлүүдэд команд өгөхтөр үйлдэлтэй ингээд суурь болж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр бясалгал хийж эхлэж байгаа бүх хүмүүстээ яг одоо би эхний даалгавар амьсгалд сурнаа. Амьсгалаа сурчгаар оюун тайвшраад, амьсгал ажиглагдаад, амьсгал задарч эхэлдэг. За ингээд сайхан амьсгалаа сурчлаа. Дахиад нэг юм одоо хиймээр санагдаж хүсэн тийм үү? Та фитнест ороод нэг дасгал сурчлаа. Зөвхөн тэр дасгалаа хийсэн чинь сайхан болоод ямар нэг ачаал авахаа болчвол хоёр дахь дасгалыг сурч эхлэн тийм үү? Сурмаар санагдана. Яг түүнтэй адилхан. За тэгэхээр бол хоёр дахь бясалгал хийхийн хоёр дахь одоо даалгавар бол чиглүүлээд бясалгаа сурчих. Юу гэсэн үг вэ гэхээр та нөө амьсгалаа сурсан юм чи одоо түүний дараа өөртөө зорилго тодорхойлж сурна гэсэн үг байхгүй юу? Чиглүүлэгтэй бясалгал гэдэг бол хэн нэгний за ингээрээ тэгээрээ одоо амьсгалаа аваараа одоо төсөөлөөрэй гэж яриад байгаа нөгөө чиглүүлэгч багшийн хоолойг сонсож дагаж хийгээд байгаа бясалгалыг хийлээд байгаа юм. Эхлэгчдэд бол хамгийн тохиромжтой бясалгал. Юу вэ гэхээр хүн чинь нөгөө нэг дистралла мэдхгүй сууж идэг. Тэгэхээр яг хуу сайхан амьсгалаа сурсан, амьсгалаа задлаа сурсан хүн маань дараа нь чиглүүлэгтэй бясалгал хийгээд чиглүүлэг ороод ирэхээр түүнийг аягүй сайхан төвөггүйхэн хийгээд сурчдаг. Тэгэхгүй хүн амьсгал дээр ажиглаж сураагүй, амьсгалаа хийж чадахгүй жоо шууд бясалгал хий гэхээр төвлөрөхгүй байна, бодлоо зэгцлэхгүй байна. Хөөхөө бодож сууж байгаа. Бодлыг хорих хэрэггүй, бодож болно. Гэхдээ тэр бодол чинь эмх замраагүй дистралгүй байх юм бол аажмаар та залхаад эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр би таныг залхаахгүй тулд хоёр дахь удаа сайхан амьсгалаа задал сурсны дараа бол хүн амьсгалаа одоо ажиглаад хийж байгаа үйлдэлч хүртэл бясалгалдаа орно. За ингээд суучаар чиглүүлээд бясалгана. Юу чиглүүлнэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхээр биеэ мэдрэх гээд байгаа юм уу? Сэтгэлээ мэдрэх гээд байгаа юм уу? Эсвэл тарих бодлоо мэдрэх гээд байгаа юм уу гэдэг зорилгоо тогтоох хэрэгтэй байхгүй юу? За эхлээ сайхан биеэ мэдэрч үз. Энэ бие маань өвчтөй нэ, эрүүл байна уу те, энержи дүүрэн байна уу гэдгээ мэдэрч болно шүү дээ. Амьсгалаа сайхан аваад тухтай орчинд өөрийнхөө толгойг ажиглаад, нүдийг ажиглаад, хамрыг ажиглаад, хацар маань хаана вэ, гар маань хаана вэ, хуруу маань хаана вэ, хөл маань хаана вэ гэдэг нэг бүх ингээд мэдрэмж одоо мэдрэгдэж байгаа мэдрэмжүүд рүүгээ одоо чиглүүлнэ гэсэн үг л дээ. Жишээ нь хэд би та бүхэнд ингээ яриа сууж байхдаа завлаа сууж гин. Завлаа сууж байхдаа би баруун хөлн дээр анхаарал хандуулж болно. Баруун хөл маань нэг иймэрхүү хэлбэртэй энд байгаа юм биш үү гэдгээ мэдэрч чадчихна гэж байгаа нь чиглүүлж чадчихна гэсэн үг байхгүй. Бодлоо чиглүүлээ сурчлаа. За ингээд хин нэгний хоолойг дагаж хийж болох нь байна. Эсвэл сайхан өөрөө ямар нэгэн зорилго тогтоогоод би юм уу сэтгэл юм уу бодол юм уу энэ гурийн айл нэгийг сонгож аваад чиглүүлнэ гэдэг нь зөвхөн тэрэн дээр анхаарат гэсэн үг байхгүй. Ингээ анхаараа сурчнаа. За түүний дараагийн удаа хийх одоо үйлдэл гэвэл юу вэ гэхээр бие мэдэрч сурнаа. Бие мэдэрч сурна гэдэг нь юу гэсэн үг вэ? Би эд хэсгүүдэд анзаарна. Нөгөө том юм яриад байсан те, толгой яриадсан, гар яриадсан, хөл яриадсан бол одоо дотгошоогоо орно. Атом молекул эдс, зүрх, уушиг, бөөр, одоо цус яс чи хаана вэ те? Нөгөө дотоод эд эрхтнийгээ анхаараад цусаа яаж урсж байгааг, одоо бие яаж мэдрэгж байгааг, таны бие эд хэсэг тижээж байгаа эд хэс чинь өөрөө хэр урсгалтай байна, хэр галтай байна, хэр хөдөлгөөнтэй байна гэдгийг ажиглаж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр бие мэдрэх бясалгалыг бол mindfulness бясалгал буюу одоо цаг дээр төвлөрөх бясалгал гэдээ нэрлэлчихсэн. Яг энэ нэр мэрэнд нэг тийм ач холбогдол өгнө гэхээс илүүтэйгээр ер нь ойлголтыг нь ойлгочихсон байхад хүмүүс бясалгалуудыг сайхан задлаа явчихдаг байхгүй юу? Тэгэхээр body scan гэж хэлдэг. Scan гэдэг чинь яг одоо харж байгаа зүйлүүдийг тэр чигт нь болгох тийм үү. Тэгэхээр яг одоо та яг одоо байгаагаа л өөрийгөө сайхан болгочих чинь гэсэн үг байхгүй юу? Яг одоо байгаа мэдрэмж, өвдөлт байна уу, зовөр байна уу, стресс байна уу? Эсвэл хотоод гэж чинь дүүрээд байгаа юм уу, нуруу чинь чилээд байгаа юм уу? Таны дотор байгаа энерги урсгалтай, энержитэй хэр байна гэдэг зүйл буюу бие рүүгээ орноо. За ингээд эхлээд нэлээ олон удаа бие рүүгээ ороод тархиа мэдрээд, нүдэ мэдрээд, дотоод яс цусаа мэдрээд ингээд ирэхэр чинь та дараагийн хэсэг рүү орно. За дараагийн хэсэг гэдэг нь бол тарин унших, давталттай бясалгалыг хийх нь бол дараа нь одоо сайхан бясалгал маань ингээд сайхан гүнзгийрээ явчихна гэсэн үг байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэхээр үг аваа хэлнэ. Нөгөө амтайгаа ажиллах гэдэг шүү дээ. Нөгөө бодол сэтгэл өөрөөс гарч байгаа энержи хатайгаа ажиллах гэдэг. Тэгэхээр тарин уншихаар чинь
хүн дуу хоолойноос аваа гарах нь байна. Энэ аваагаа нэг таринаа олон удаа давтахаар эн чинь давтамжтай одоо юм танаас юм герц энержи чичиргээ ялгардаг байх нь ингээд уншиж байгаа зүйлээ буюу амар гаргаж байгаа нэг л үгийг давтаад нэг л тариныг давтаад тэр тариндаа л анхаарлаа төвлөрүүлээд байхаар сэтгэл сайхан тогтворж эхэлдэг. Нөгөө тархин дотор бодлоо яаж болох уу гэж бодоод байсан ингэж бодохгүйгээр ингэж хүчлэхгүйгээр өөрөө урсаад сайхан бодол чинь төвлөрөөд эхэлдэг байхгүй. За ингээд бодол сайхан төвлөрөө тарин уншаад давталттай энергийн чичиргээ давтамжаа нэмээд ирэхээр ярих бясалгал юм уу бичиг бясалгалын айл нэгийг сонгож болно. Ярих бясалгал гэдэг нь бол яг дотоод дуу хоолойгоо илэрхийлнэ гэсэн үг л дээ. Би тийм зоригтой байна. Би тэгэж амьдрмаар байна. Амьдралынхаа гоо үзэсгэлэнг олмоор байна. Гол замыг олмоор байна гэд хүмүүстэй сайхан илчилж эхэлж штэ тий. Юу гэхээр та ч амьсгалаа сурцсан, амьсгалаа задлчихсан, өөрийнхөө бие махбодыг мэдэрчихсэн, дотоод яс цус одоо энерги буюу одоо энергийн цусны урсгалаа мэдэрчихсэн хүн чинь сайхан нэмэр болж эхэлж байгаа байхгүй. Бохирдлуудтайгаа ажиллаж гин гэсэн. Тэгээд ирэхээр нөгөө өөрийн дотор миний энэ би чи ингээд өвдсөн байлээ, тэр толгой маань ингээд өвдөд исэн байлээ гэдгээ өөрөө ажиглаад өөрөө өөртөө оншоод тогтоод сурна. Танд эмч ямар нэгэн багш хэрэггүй болно гэсэн үг. Эсвэргээрээ та өөрийнхөө багш өөрийнхөө эмч болж ин гэсэн үг. За ингээд өөртөө сайхан танилцаад ирэхээр чин дотоод дуу хоолой өөрөөс чинь нэг юм хэлж эхэлнэ. Дотоод дуу хоолой гэдгийг юу гэдэг юм бэ? Юу гэж ойлгох вэ гэхээр ухамсар гэж ойлгоно, сүнс гэж ойлгоно, энергийн бие гэж ойлгоно, сэтгэл гэж ойлгоно. Эдгээр бүгдээрээ өөр өөрөөр илэрхийлэгдээд байгаа боловч бүгд яг нэг ижих юм баггүй юу? Ухамсар гэдэг чинь таны сэтгэл гэсэн үг. Сэтгэл гэдэг чинь энерги гэсэн үг. Энерги гэдэг чинь таны сүнс гэсэн үг. Сүнс гэдэг чинь таны удирдагч гэсэн үг баггүй юу? Удирдагч гэж одоо хэлэхээр бас жоохон бүдүүлэгч юм шиг надад санагдаад байна. Удирдагч гэхээс илүү таныг чиглүүлэгч, таныг хайрладаг, таны өнөөдөр хүртэл одоо юм амьд сэрүү явж байгаа тэр энерги урсгал тань гэсэн үг байхгүй юу. За ингээд дотоод дуу хоолой тань би бүжиглмээр байна, би сурмаар байна, би явмаар байна, би тэгмээр байна гэд хөөрхөн одоо юм зорилгоодыг танд хэлж эхэлнэ. Түүнийг л ерөөсө залхуурахгүйгээр бичиж сур, ярилцаж сур, дэлгэд сур, илэрхийлж сур. За ингээд ирэхээр чи хүн нөгөө нэг сайхан цэвэрлэгдэж эхэлнэ. Дотроо хадаглагдаал дараад исэн мэдрэмжүүд чинь сайхан гарч эхэлнэ те. Та чинь нөгөө нэг амьсгалтайгаа ядраад байсан чинь амьсгалтайгаа ажиллаад body scan буюу өөрийгөө скандаа сурчлаа, сэтгэлээ дүүргээ сурчлаа, анхаарлуудаа нэг зүйл рүү чиглүүлээ сурчлаа. Даашаа болж байна. Яг одоо сайхан одоо та төвлөрж юм эмх замраатай явж эхэлж байгаа байхгүй. За ингээд ирэхээр бас бясалгалт талаас одоо тасалднаа. Хүн ингээл фитнес явал айгүй гой дасгал хийж яснаа нэг хэсэг болдог штэ тий ядраат ч юм уу ямар нэг асуудлаас болоод бясалгал ямар үед тасалддаг, ямар үед та бясалгал хийж чадхаа болдог вэ гэхээр хитрхи их ядарсан үедээ, хитрхи нойр дутуу үедээ, сэтгэл тань хитрхи айц төгшөр давтсан үедээ та ерөөсөө ингэж нөгөө нэг бясалгаж чадхаа болчдөг. Хит их хүлээлттэй үедээ. За бясалгалаас би тийм харна, ийм ичид харна, ингэн тэгнэ гэд ингээд хүлээлт үүсгээд нөгөөт нь болохгүй, бодогдохгүй, нүдэнд нь харагдахгүй болоод ирэхээр хүн за болиё гэж боддог байхгүй. Энэ бол ер нь бол төрөгдөл шүү. Өөрийгөө хитрхи буруутгасан үедээ би буруу хийгээд тань буруу суугаад тань буруу амьсгалаад тань би тэгж чадахгүй ингэж чадахгүй нэгэд ирэхээр бясалгал өөрөө буруу болчдөг. Эсвэргээрээ ямар ч тийм буруутгалгүй сайхан ядаргаагаа тайлчсан, устсан ороод өөрийгөө амраачсан, нойроо сайхан бүтэн авчихсан, сэтгэлийн төгшөрүүдээ амьсгалаараа гаргачихсан буюу миний хэлдгээр энергийн цэвэрлэгээгээ хийчихсэн байх үедээ бясалгалаа хийхээр нөгөө бясалгал маань сайхан төвлөрөө сайхан болж эхэлдэг байна. Анх бясалгал хийх гэж эхэлж байгаа хүмүүс бол 3-5 минут хангалттай байхгүй. Нэг цаг, нэг өдөр, бүтэн өдөр өөрийгөө түгшээж, өөрийгөө ядрааж суухынхаа оронд заавал ингэж суу тэгэж суу гэж өөрийгөө одоо сарниулахынхаа оронд эсвэргээрээ сайхан 3-5 минут амьсгал дээр ажиллаад амьсгалаа сайхан задлж өгвөл амьсгалаараа бүх айц түгшрөө өөрөөсөө гаргаж төвлөрөөл. За нэг 3 минут тэгээд энергийн цэвэрлэгээ хийсэн бол үргэлжлүүлээд 3 минут төвлөрнө. Бясалгалаа чиглүүлнэ. Юу вэ гэхээр за одоо надад нэг юм сайхан төвлөрөл шин төлөвлөгөө эрэхтэй гэж бодвол тэр шин төлөвлөгөөгөө бодоод 3 минут суучих. Ямар төлөвлөгөө? Бясалгал юугаар ингэж гой хөвлөгдөж явдаг вэ гэхээр асуултаар хөвлөгдөж явдаг байхгүй юу? Та өөрөөсөө асуулт асуухаар за хүн хоорондын харилцаа яаж явдیں۔ Яаж гой сонирхолтой болдیں۔ Хин нэгэн танаас маш гой сонирхолтой асуулт асуувал та хариулаа л яадаг үстэй. Маш гоё юм яриа л яадаг тийм үү? Өнөөдөр чиний мэдрэмж ямар байна? Өнөөдөр чиний сэтгэл ямар байна гэж асуувал хэвээр бодож байгаа хариулна үстэй. Яг тэрнтэй адилхан бясалгалаа өргөжлүүлэе гэж бодвол өөрөөсөө маш гоё асуултыг асуу. За өнөөдөр Мишка чиний сэтгэл зүй ямар байна? За өнөөдөр чи юу хүсэж байна те? За өнөөдөр чи
би организм маань хэр эрүүл байна гэдээ өөрийнхөө санаа зовж байгаа буюу мэдхийг хүсэж байгаа үнэн рүүгээ өөрөөсөө асуулт асуух хэрэгтэй. Ингээд асуулт асуугаад өөртөөгөө бодоод хариултаа аваад тэр дунд нь сайхан урт амьсгал аваад гаргаад ахаар хүн чинь нөгөө бясалгаас орчдөг байхгүй. За ингээд бясалгаас ингээд сурах тусам улам цаашаа орноо нөгөө яс руугаа цус руугаа атом молекул руугаа орж ирснаа бүр энерги биеийнхаа мэдээлэл рүү мемори руу өнгөрсөн рүүгээ яг энэ төрөл биш те өмнө нь миний энерги би юу сураад юу бодоо явж исэн болоо гэд ингээд бүр асуултчин гүнзгийрээд төвлөрлчин гүнзгийрээд бясалгал хийж байгаа хугацаа чи уртсаад тэр хугацаанд ядраад байн зүдрээд байн гэж нөх хүчилж хийхгүй өөрөө урсаж өөрөө хүсэж хэний ч алдлаггүйгээр буюу ямар ч шалтгаангүйгээр хийж эхэлдэг гэсэн үг. Бясалгал гэдэг зүйлийг ямар нэгэн шалтгаантай хийгээд байх шаардлагагүй. Хүн ер нь ямар нэг юм хийхдээ айгүйх шалтгаантай л хийдэм байлээ л дээ. Жишээ нь би дасгал хиймээр байвал за турнаа гэх шалтгаан гаргаж ирнэ те. За тэгэл ингээл бүжгэнд явмаар байвал за би бүжгэн дуртай хүүхдээсэн бүжгэл нэгэл ингээл янз бүрийн шалтгаантай гэдэг. Үнэндээ энэ бүхэн чи ерөөс амьдралын баяр баясгал, амьдралыг дүүргэх аз жаргалын гормон тий аз жаргал буюу бид нар өөрсдөө мэдэрч явах ёстой зүйл учраас хүн ямар шалтгаангүйгээр ямар ч алддаггүйгээр бясалгалж хийх ёстой юм байна, дасгалж хийх ёстой юм байна, бүжиглэж явж явах ёстой юм байна, хаяа нэг сайхан дуулаа сэтгэлээ нээчих ёстой юм байна тий хаяа сайхан алхачих ёстой юм байна гэл энэ бүхэн чи ерөөсөө бид нар алддаггүйгээр буюу шалтгаангүйгээр хийж явах ёстой зүйл байхгүй. Хүн яагаад заавал юм шалтгаантай гэсэн юм би тийхгүй бол болохгүй ингэхгүй бол болохгүй гэж суугаад тахаар ёстой юм шиг бодогдоод байгаа байхгүй хийх ёстой юм шиг ёстойдойгоо бодчоор яадгүй ядраад эхэлдэг нойр хүрээд эхэлдэг сэтгэл түгшээд эхэлдэг хин нэгнээр дарамтлуулаад байгаа юм шиг санагддаг ингээд ирэхээр чинь бясалгал буруу болоод та өөрөө хиймэргүй санагдаад нөгөө бясалгалаа хийж чадахгүй болчдөг гэсэн. Тийм учраас та ямар нэг алдтлаггүйгээр зүгээр хийчихээ сэтгэл гэдэг юм чинь дасгал хэрэгтэй сэтгэл гэдэг юм чинь ажиглалт хэрэгтэй сэтгэл гэдэг юм чинь цэвэрлэгээ хэрэгтэй сэтгэл эрүүл бол бие эрүүл сэтгэл эрүүл бол бодол эрүүл сэтгэл эрүүл бол таны амьдрал эрүүл шүү дээ. Тийм учраас энэ бүхнийг анзаараад хийх нь ерөөсөө би таныг тэ бясалгал хийгээч гэж ятгах ямар шаардлагагүй байхгүй. Та энийг ингээ ойлгоцсон хүн бол нээрээ тийш дээ энэ сэтгэл гэдэг чинь миний шүү дээ тэ. Тэгэхээр би өөрөө өөрийгөө зөөлөж өөрөө өөрийгөө ажиглах нь миний үүрэг юм бэ штэ гэж бодох хэрэгтэй болохоос ш тэр бол багшийн үүрэг биш. Та надад бясалгалаа буруу заагаад өчлөө. Эсвэл би энэ бясалгалыг ойлгохгүй гэдэг л уучлаарай та өөрийгөө сонсч чадахгүй байгаа байхгүй. Та өөрөө бэлэн болоогүй штэ. Хитрхи ядарсан, хитрхи албатцсан, хитрхи хүлээлттэй хийгээд байна гэсэн үг. Хитрхи хүлээлттэй хийчихэр чинь нөгөө нэг залах ураал би өстой тэр надад тэгж хийгэж ятгсан. Тэрний зөвлөгөөгөөр хийчлээ. Тэрийг дагаад одоо ирчлээч гэдэг юм ингээ бодоод байдаг. Юу гэсэн мэд чинь таны төлөө хийгдэж байгаа. Та өөрөө өөртөө ажиллаж хийж байгаа зүйл болохоос ашиг нь танд ирэх болохоос биш нөгөө ятгсан хүнд, нөгөө нэг зааж байгаа хүнд, нөгөө багшд ирэхгүй байхгүй. Эсвэргээр ерөөсөл танд ирнэ. Тийм учраас ерөөсөл зүгээр л анзаараад ихэлсэн үеэ та бясалгаж гин гэж ойлго. Ямар нэг юмыг анзаараад төвлөрсөн бол яриаг нь сонсож байгаа. Яг одоо та намайг сонсоод бүх анхаарлаа төвлөрүүлсэн бол та бас л бясалгаад бодлын энергийн задрагаа хийгээл агуулсан бясалгаа сууж гинэ л гэсэн үг. За ингээд ийм байдгаа. Тэгээ бясалгал гэдэг ямиг одоо янз янзын нэр өгөөр идэвхтэй бясалгал, ад жаргалын бясалгал, яасан бясалгал гэж зөндөө нэр өгч гин. За мэдээж яг оноож нэр өгж ингэж хүмүүст ойлгуулахаас өөр арга алга. Тэгэхгүй болохоор хүмүүс ч нөгөө хүлээлт үүсгээд юу би хүсэж байгаагаа мэдэхгүй болохоор янз янзын хайгаа яваад байгаа байхгүй яг үнэндээ том зургаараа л ерөөсө ширүүхэн хэлэхэд бясалгал гэдэг бол ерөөсө сэтгэлийн дасгал байхгүй таны биед чинь дасгал хэрэгтэй байдаг шиг сэтгэлдтэй дасгал хэрэгтэй бид нар бүгдөө бясалгагч нар одоо энэ дэлхийн ертөнцийн хүмүүс нөгөө бясалгал одоо хөгжсөн орнууд бол эний чинь нөгөө хар тамигч нь хийж гин гим нүгэлтэй энэ хийж гин хүн болгон хийдэг нэг гэгэрцэн багш нь хийгээл бас нь хийдэггүй тийм зүйл биш байхгүй. За тэнгууд манай Монгол яг нэг юм бясалгал хийж байгаа хүн хэр гэгээрэл нэг нисэл одоо яад хими юм хараал элдв бусын одоо зүйл мөл мэдэрдэг болдог гэдгээр хитрхи хөгжөд байгаа хгүй тэр зүйлэр хитрхи яриад байна. Уучлаарай. Эхлээд тэр илүү тутам харахаас өмнө эхлээд өөрийнхөө доторхыг харах хэрэгтэй байна. Эхлээд өөрөө өөртөөгөө ажиллах хэрэгтэй байна. Шудраг яс хэрэгтэй байна, тий. Сайхан өөрөө өөрийгөө таниад өөртөөгөө танилцчих. Дараа нь тэр дэлхийн ертөнцид даалт ухамсар төр сүнс өдр гэдэг зүйл рүү ороо. Сүнс гэдэг чинь энерги шүү дээ. Хүн болгонд байдаг. Тэгээд 90 тойрны бүх хүмүүст л сүнс байхад чинь заавал тэрийг өөрийнхөө сүнсийг харж чадахгүй жиж өөр хүний сүнсийг өөр юмыг харах шаардлагагүй гэж бол би боддгоо. Тийм учраас хитрхийн нэг ичидийн төвшөнд ойлгоод байгаад бол би бол өөрөө хувьдаа тэнч таата хүлээж авдаггүй. Зүгээр сайхан сэтгэлийнхэн дасгалыг хийлгээч энэ хүмүүсээр те багш нар нь ингээд сайхан зүгээр сайхан хөнгөн тайлбарлаад өгөл дөө. Тэгэхгүй болохоор нөө бясалгал хийдэг багш гэд харж байгаа хүний эстэнэр ямар ч хүн ёсонд байдгүй нэг л юм гэгэрсэн бурхан шиг хараад байгаа байхгүй юу? Үгүй шүү дээ хүмүүс чинь хүн гэдэг бясалгал хийдэг бясалгалын багш байсан ч гэсэн дуулмаараа уйл дуулаад уйлмаараа уйлуулад нөгөө бясалгал хийхээр мэдрэмжүүд өсчдөг. Яагаад өсч байгаа? Та бодоод үзэлтэй. Дотор байгаа яс цусаа мэдрээд эхэлчихэж байна. Дотор байгаа
эд эрхтнээ ажиглаад анзаараа сурч чинь амьсгалаа сайхан задлж чинь тэгэхээр тэр хүмүүс айгу мэдрэг болох нь тодорхой шүү дээ тий юмд айгу мэдрэг ажигладгүй байсан зүйлүүдэд ажиглаад мэддэггүй байсан зүйлүүдэд мэдээд эхлэхээр чинь маш сэтгэл хөдлөл айгу өндөр болчдөг байхгүй маш жижиг юмд уйлаад өөрийгөө задлаад гаргаад идэг болчдөг маш жижигэн зүйлд баярлдаг талархдаг болдог нөө хизээч анзаардгүй байсан тэнгэрээ хараад догтлдог болдог хизээч мэдэрдэггүй байсан нарны гэрлэг хүртэл би эд эрхтнэрүүгээ хэрхэн яаж шингэж байгааг ажигладаг болохоор нөгөө бясалгал хийгээд байгаа хүмүүс мэн мэдрэг болдог бахан сэтгэл хөдлөл өндөр болдог бахан өөрөө өөрийгөө сэргээдэг болдог бахан үнэт зүйлээ олдог бахан зохион байгуулалт сайтай болдог бахан тэгээ нэг мөн чанар буюу нөө аюулгүй олон хөшгөн дундаас өөрийнхөө гол хүн мөн чанар гол яс цус язгуур сүнсээ олж хараад тэр язгуур сүнсээрээ байх гад хичээгээд идэг болчтой. Тийм болохоор би ингэмээрг байна би тэгмээрг байна би ч тэрний дуртай энэ дурггүй гэд ингээд өөрийгөө илэрхийлдэг болчтой байхгүй. Энийг л нөгөө хүмүүс чинь бясалгал хийдэг хүмүүс ямар сони юм бэ бясалгал хийгээд ирэхээр энэ юм болдог тийм болдог. Би бүр ийм зүйлүүдийг сонсч байсан. Манай гэрийнхаа намайг бясалгалж явсан чинь за одоо чи ингээ галзуурч ба гэж хэлжсэн. За нэг хоёрт нь бясалгал энэ төр хийгээ явчихаа одоо буу болчих үү дээ. Энэ төр хоёр гих мэт чинь нөгөө хүмүүс чинь бясалгал гэдэг сэтгэлийн дасгал гэдгийг одоо юу гэж ойлгоод байгаа юм те. Юугаа ойлгоцсон болохоор тийм юм ярьдаг бол би бол ойлгохгүй байна. Гэхдээ яг энэ өгнүүдийг би ч гэсэн өөр аах бясалгал хийж эхэлж явах үед манай гэрийнхэн ч тэгж ойлгож байсан. Тэгж хэлж байсан. Юу гэхээр чинь уйлаас очдог байхгүй. Нөгөө мэдрэмжийн өсөө сэтгэл хөдлөл өндөрчгөр өнгөрсөн баларсан юм а бодоод ээж авыгаа өрөвддөггүй байсан өрөвдөд хөөх юм ээж минь тэгжсэн юм байна. Хөөх юм аав минь ингэжсэн юм байна. Хөөхийн ах эгч минь ингэжсэн юм ингээ бодоод уйлж унжаа суучгаар энгийн байгаа нөгөө ажиглалтгүй анзаардгүй айгу сонин судаа харагдаад байдаг байхгүй. Чи яатсан? Чи юу болоод уйлаад байгаа? Зүгээр үү мөгөр гэж мэгэл дээ. Тэгэл юм болгонгод эм та өгчихгүй л үзээд байдаг. Үгүй шүү дээ. Энд чинь ерөөсөө л одоо бясалгал хийж байгаа хүмүүс чинь сэтгэл зүрх бүх одоо өөрийгөө ярьж гинэ л гэсэн үг шүү дээ. Өөрийгөө яраа сохор байхаа болж гинэ л гэсэн үг те. Нүдээ сайхан нээж гинэ л гэсэн үг. Шудраг зүйлийг олж харж гинэ л гэсэн үг. Ажигладаг зүйлээ ажиглаж гинэ л гэсэн үг. Хаалттай байсан бол нээлттэй болж гинэ л гэсэн үг. Өөрөө өөртөө шудраг эсэг тогтоох гээд байна. Миний сүнс чинь сүнсний аялал хийж байгаа юм байна. Миний сүнс сүнсний аялал хийж байгаа болохоор би чинь ингэх эрхтэй юм байна гэдэг өөрийнхөө язгуур сүнсний эрхийг ойлгож байна. Ирэх дарах гэд бид нарт чинь сайхан гэрээ хэлцэр юу гэдэг хууль тогтоомж гэж байгаад байна тийм үү улс орон болгонд одоо хууль байдаг энэ хууль чинь масс үйлчилдэг гэтэл та чин хувь хүн өөрөө өөртөө зориулсан өөрийн гэсэн бас нэг хууль дүрм гэж байна та энэ сүнсэндээ баярлаж ад жаргал одоо баясал мэдрэх гэж ирсэн бол тэрнийхээ араас баг зэрэг одоо хүлээлт үүсгээд тэрнийхээ араас жоохон одоо хариуцлагатай хандхад нэг гайхаад байгаа байхгүй шүү гэтэл хүмүүс гайхаад байдаг чи яагаад ад жаргалтай болох гээд байгаа чи яагаад тийш явах гээд байгаа чи тэрийг бод энийг бод хариуцлага бод амьдралаа бод гэрээ бод гэд ингэ бод яриад идэв бодно шүү дээ тий. Боцорч ирсэн. Гэхдээ хүн өөрийн гэсэн сүнсээ нэг чөлөөтэй байх бол ерөөсө гим зэн биш байхгүй. Энд чи одоо гим нүгэл юм уу тий. Хүн чи өөр өөртөө ажиллах эрхтэй шүү дээ. Энд чин дэлхийн ертөнцийн зам ёсны шудраг ёс шүү дээ тий. Тийм учраас дүрсэл гэдэг зүйл биднэрт бясалгал хийхэд маш чухал байдаг. Юу гэхээр өөрийгөө аз жаргалтай амьдарч байгаагаар өөрөө өөрийгөө эрх чөлөөтэй байгаагаар эрүүл сарвал байгаагаар оюунлаг сэргийг байгаагаар гоо үзэлтэнтэй байгаагаар дүрсэлж иж энэ бясалгал гэдэг зүйлийг амьдрал руугаа оруулж ирд юм а. Ямар ч дүрслэл ямар төсөөлөл байхгүй бол та ч одоо юу зориод байгаагаа мэдэхгүй шүү дээ. Өөрийгөө амар уйлжин гэж төсөөлтөн шүү дээ. Тийм болохоор нэг тийм хэцүүд битгий бодоо тий ингээд сурчсан амьсгалаа сурчсан төвлөрөө сурчсан бодлого болчихсон амар хүн дээр хүлээж аваад байгаа байхгүй. Гэхдээ юун тийм хүнд байгаа? Юун тийм ойлгомжгүй байгаа? Энд чинь айгүй ойлгомжтой зүйл шүү дээ. Та яг сурыг хий чадыгаа суух юм бол хинч одоо сэтгэл ямар нэгэн одоо шаардлагагүйгээр чаддаг зүйл байхгүй юу? Тэгээ сэтгэлгээ гэдэг бол сайн сайхан байх ёстой зүйлтэй. Сэтгэлгээ өөрөө сайн сайхан байж ч хүн сайхан нээлттэй болдог, шудрагаас тогтдог, буруу зөвийг ойлгож ухаарч чаддаг. Буруу зөв гэж юм байхгүй юм байна. Буруу жисэн зөв жисэн бид нарт ухаарал заад юм байна гэдгийг бол бас хүмүүс бол ойлгохтойгоо болчихсон шүү дээ, тий. Өмнө нь бид чинь буруу зөв гэж айгүйх чичилдэг байсан. Одоо бол хүмүүс хүн гэдэг чинь хөөх юм нэ өөрийнхөө сүнсний аялал хийгээ явж байгаа юм байна, тий. Хөөх юм тэрийг буруу зөв гэж ялахын хооронд өөрлөгөө орсон дээр юм байна гэдгийг бол ойлгочихсон шүү дээ, тий. Ойлгож одоо чадаагүй хүмүүс нийгэмд бол зөндөө байгаа л да. Тэрийг бол би мэдчихээн. Намайг ч гэсэн тийм юм зөв буруу гэл одоо ялгаас сууж идэг. За гэтээ би бол тэнд юм боддгоо. Яагаад гэвэл бурхан багш буюу буддаа түүс гэгэрсэн бурхныг хүртэл сайн муугаар нь яриад муухай сайхнаар нь яриад зөв буруугаар нь яриад ялгаас сууж идэг ард түмэн шүү дээ тий. Тийм юм чи одоо намайг ч юм уу таныг ч юм уу тэгж ялгаас суухад бол нэг хэдүүлээ гайхадах зүйл байхгүй гомдоодах зүйл байхгүй байхгүй. Юу гэхээр зур сэтгэлэн сохор байна л гэсэн үг. Хүн амьдрал гэдэг зам ёс гэдэг зүйлээ ойлгоогүй хүмүүс л хвчлэн тийм сохор нүдтэй байхаараа л тиймэрхүү юм яриад идэв. Энэ буруу, энэ зөв, шудрагаас чи тийм бай, ийм бай гэл тий. Яг хөө тэр нөгөө нийгэмд байгаа зүйлүүдийг шүмжилж байгаа хүмүүсээ буруутгаж байгаа ч юм уу гэсэн үг биш шүү. Нийгэм гэдэг бол масс ярилцаа. Масс гэдэг бол олонхын ад жаргал сайн сайхны төлөө гарч ирж байгаа зүйл. Олонхын төлөө
нэгнийгээ төлөөлөд дуурсан нэгнийгээ бид энэ өстө буруу зүрх гэж ярьж болохгүй. Яг дуурхан дууржиг гол нь гэхдээ титэм нь өөрөө танд байх хэрэгтэй байхгүй. Та өөрөө өөрийгөө чимэглээд өөрөө өөрийгөө сайжруулад өөрөө сайхан болчих. Тэгвэл нийгэм чинь сайхан болно. Та өөрөө ухаантай болчих. Тэгвэл нийгэм чинь ухаантай болчихно. Та өөрөө төвлөрөө сурчих. Тэгвэл нийгэм чинь төвлөрнө. Та өөрөө тогтоо сурчих. Тэгвэл нийгэм чинь тогтно. Ерөөсөө зарчим өөрөө ийм шудраг байхгүй. Ийм шудраг буюу үнэн худал гэдэг чинь ерөөсөө ийм зүйл байгаа тийм. Тэгэхээр одоо энэ зүйл бол одоо ийм л зүйл байдаг юм аа. Тэгэхээр анх удаа бясалгал хийж үзье гэж бодож байгаа би бүх хүмүүстэй гоё урам өгмөр байна. Та хизээний бясалгагч. Яг одоо энэ яриаг сонсоод сууж байхдаа та бясалгал гэдэг зүйл рүү аль үшэнэ татагдаад хэрэгтэй юм байна гэдгийг нууж чадахгүйгээр өөрөө өөртөө илчлээ сууж байгаа хүн байхгүй юу? Тийм учраас жоохон орчин бүрдүүлчих, жоохон төвлөрөө сурчих, эхлээл нэг амар тэнгэр газрын бодхоос илүүтэйгээр сайхан үр дүн хүлээхгүйгээр амьсгалаа задлаа сурчих. Амьсгалаа задлаа сурчаад дараа нь чиглүүлэг өгчих. Чиглүүлэг гэдэг чинь зориг гэд хэлсэн те. За ийм зоригтой өнөөдөр нэг 5 минут суучих. Ийм зоригтой 10 минут суучих. Жишээ нь хэд хүн нэг айгуугаа дуртай дуугаа сонсоод нэг хүмүүс нэг чийлэрнэ гэж ярьдаг шүү дээ те. Одоо сүүлийн үед бол би чийлэрж гин гэж яриад байдаг. Чийлрээд ингээ сайхан дуу сонсоор шоколад дуугаал ингээ хэдхэн минут өөрийгөө гоё тайван байлгаахыг гэл эн чинь л бясалгах шүү дээ те. Хэдхэн минутаа тайван байлгал та тэгээ сайхан суу те. Тэгэхээр чин нэг гоё ингээ амарчдаг шүү дээ те. Ингээд ирэхээр л гоё очиж байгаа. Тэгэхээр зоригтой бясалгах гэдэг бол ийм л энгийн юм хэлээд байгаа. За ингээд зоригтой бясалгаад эхлэхээр юу болох вэ гэхээр та чөлөөлөгднөө. Сайхан өөрийнхөө гарц гаргалгаа зангилаануудыг тайлнаа. Үнэн өвтгөжсэн мэдрэмжүүд олж харнаа. Өөрийнхөө эрүүл мэндийг ажиглаж сурнаа. Эрүүл мэндийг ажиглаж сурчаар өөрийнхөө зөрчилдөөнүүдийг тайлнаа. Энэ зөрчилдөөнүүдийг тайлдаад ирэхээр танд үр дүн гарч ирнэ. Үр дүн нь юу юм? Яг бодит нүдэнд харагдах үр дүн гард юм уу гэж магадгүй хүмүүс бодож иж магадгүй. Бясалгал хийгээд төвлөрөөд ажиглаад дагуулад ажиглаж сурчаар айгүй үйлдэлүүд гардаг. Хүн айгүй бүтээлч болдог. Айгүй шудраг болдог. Хинт ч өөрийнхөө ингээд хэлчүүл тэгээ хуурчээ энэ байдлаа ингээд хотлоо арчи гэж бодохгүй. Би ч үнэнгээ илчлэх тусмаа миний сүнс одоо ийм бат бих болт юм байна. Миний сүнс ийм одоо хүчтэй болт юм байна гэдгийг ойлгоод эхэлдэг гэсэн үг. За юу гэсэн үг вэ гэхээр нөгөө бидний яс одоо та нар анзаарч байсан бол Монгол хүний яс айгүй зузаан байгаа. Айгүй зузаан том байгаа. За гадны халуун орнуудын хүмүүсийн ингээд биеийг харахаар яс нь бүр юм нарийнхан тий. Цаанаасаа турхаа гэдэг шиг бид нар одоо хамаг байдаг турхаа дээр тавиад очсон ч гэсэндээ тэдгэр хүмүүсээс том харагдаад байдаг. Яагаад гэвэл бидний яс өргөн зузаан байгаа байхгүй. Яс өргөн зузаан байна гэдэг чинь дотроо чөмг ихтэй байна гэсэн үг тий. Юу гэсэн үг гэхээр бид чинь мах идчихэж шүү дээ. Одоо малын махаа идэж чинь малын махаа идээд ингээд өөрсөндөө шимт ижил кальц магма ингээд хангалттай өгөөд байгаа хүмүүсийн чи ясны хүртэл зузаараад ясны хүртэл том байдаг. Ямар ясаа тураалтай нь шүү, тэ. Ясаа тураалтай нь одоо яаж ч утсан тэр нөгөө загас идж байгаа, халуун орны юм одоо юу идж байгаа, далайн гаралтай хоол идж байгаа хүмүүсийг бодвол Монгол хүмүүс ч мах одоо баялаг юм идж байгаа болохоор илүү юм хүчтэй, илүү юм зузаан байгаад байдаг. Яг тэр шиг сүнс гэдэг чинь бас бядтай байна уу? Таны сүнс гэдэг чинь өгөөмөр байна уу гэдэг зүйл чинь яригадаад эхэлдэг байхгүй. Тэгээ та өөрөө өөртөө ажиллаад, шудраг байгаад, бясалгал хийгээд, төвлөрөөд ажиглаад амьдралаа сайхан эмэг замранд нь оруулчаар угаасаа таны сүнс чинь айгу бяд суугаад эхэлтэй. Юу гэхээр илүү ухаалаг болж эхэлж байна. Илүү шийдэмгий болж эхэлж байна. Илүү зоригтой болж эхэлж байна. Илүү ямар нэг юм хүлээлт үүсэхгүйгээр өөрөө удирдаад, өөрөө контролдоод, өөрөө одоо ямар нэгэн зүйлийн удирдагч нь болоод явж байна гэсэн үг. Сайн нэг комент харагдлаа юу гэсэн бэ гэсэн чинь бясалгал хийхэд өглөө оройн ялгаа байдгүй гэсэн байна. За та айцтай төгшөөртэй энерги ухамсар унтсан амьсгалаа задлж чадаагүй бол орой бясалгал хийх юм бол айна. Юу вэ гэхээр чинь орой ингээд харахгүй шүн те юу ч харагдахгүй одоо бүдэг бадаг байгаа орчинд өөртөөгөө танилцахаа суухаар чи өөрөөс чи нөгөө гомдолчин гарч ирнэ, нөгөө уур уцаар чин гарч ирнэ, нөгөө нууж исэн нуугдмал түүхүүд чин гарч ирнэ, нөгөө өөрөөсөө нүүр буруулсан байсан дурсамжууд чин гарч ирэхээр хүн салгалаад эхэлнэ, айгаад эхэлнэ, сандраад эхэлнэ шүү дээ. Хизээч санамааргүй байсан нөгөө нэг зүйлүүд чин гараад ирэхээр хүн болгоны л амьдрал өнгөрсөнтэй. Өнгөрсөн гэдэг бол ерөөсөө бид нар мдээгүй байх үедээ хийжсэн маш олон зүйлүүдтэй гэсэн үг. Тэр зүйлүүд нь гараад ирэхээр айгаад айс унд аргал хөдлөө тэнч нэг юм дуурайд байгаа юм чи эндээс мангас ирээд байгаа юм шиг санагдаад байна. Тэгэхээр та ер нь бол нэлээд амьсгалаа сайхан задлж айцаа давсны дараа орой бясалгал хийвэл зүгээр байдаг. Өглөө эрт нөгөө сайхан нартаа гэгээ гэрэлтэй байхад хийхээр нарны гэрэл биен дээр тусаад одоо нүдэ ансанчтай айц хөөцөд автагдахгүй байх үедээ зөрчилдөөн байх үедээ одоо өдөр нарны гэрэлт хийхээр одоо зөрчилдөөн илүү бага байдаг. Орой хийхээр яг ерөнхийдөө хүн гэдэг чинь өөрөөсөө л айдаг байхгүй. Өөрийнхөө хийснээс сайн, өөрийнхөө буруутай юмнаас сайн, өөрийгөө зөв буруу юу гэдгээс сайн, өөрийнхөө өнгөрснөөс сайн. Өөр таныг юу айлгаж чадах юм бэ те? Өөр одоо гаднаас нөхөө орж ирээд намайг ингэчих болов гэд бодлоо гэж бодоход та өөртөө хүчтэй, өөртөө итгэлтэй бол хэр оргийн гадны юмнаас айхгүй шүү дээ. Хинч орж ирж байсан өхөлж ирсэн чөтгөр
сурч ирсэн тэрнтэй чи нүүр тулаад ажиллаад ярилцсан шүү дээ, тэ. Ярилцах юм уу, тэмцэх юм уу, яах юм. Хэрвээ үхэл ирээд таныг авч явах цаг нь болсон бол тэрнтэй чи зөрчилдөж тэмцэлдэх арга байхгүй шүү дээ. Тэгэл тэгэхээр зур арга байхгүй. Тийм учраас ер нь бол айх зүйл бол дэлхийн ертөнцийн дээр баг байдаг. Гэхдээ найцсан хүмүүс өөрийнхөө буруутгал өөрийнхөө өнгөрснөөс гаргаж ирээд байдаг. Айгаад байгаа хүн даргал хөдлөөд байдаг учраас орой хийхээр айчих гад байдаг. Тийм учраас орой бясалгал хийхээс илүү өглөөрт эхлээд хийгээд амьсгалтайгаа ажиллаад өглөө ч нэ амьсгалаа задлахаар ууш муушаачаа сайхан задраад шүн унтаад амарсан биетэн өглөө илүү сайхан хүлээж авдаг. Гэтэл та яг орой илүү төвлөрдөг хүмүүс байдаг. За би миний хувьд бол орой ивэл надад гоё байдаг. Яагаад гэвэл орой ингээд бүх зүйл намган болоод хүмүүсийн ажил тараад тэ за хөвчлэн би офс дээр бясалгалаа хийдэг. Тийм учраас эргэн тойрны хажуу талтайгаа ажиллаж байгаа хүмүүс гараад яваад тэ хөл чимээ шуугаан багсаад ирэхээр надад илүү гоё байдаг. Учраас би бол одоо ер нь хөвчлэн орой бясалгалаа хийдэг юм аа. Анх эхэлж байхдаа бол өглөө үүрээр дөнгөж нар мандахтай хийдэг байсан. Тэр үед ямар алдаа гаргадаг байсан гэхээр нойр дутуу байх үедээ би яг 5 цагт бясалгана гэж өөртөө одоо нэг юм юу жанжин шугам тогтоогоод дутуу нойртой байсан амар чадаагүй байхдаа хүртэл хүчилж босгоод бясалгал хийх гээд юу бясалгал хийх нь унтаад тэ нойр хүрээд унтаад идэг байсан. Тэгээ сүлд нь ойлгосон нойроо сайн авч иж бие сайн амрааж иж хийжээж үр дүнтэй хийгээд байгаа юм байна. Би дутуу нойртой ижиж өөрийгөө хүчлээд харин чи ядраад байгаа юм байна. Ядарснасаа болоод дургу болоод байгаа юм гэдгийг ойлгож байсан. Тэр энэ бүхнийг бол сайхан хөнгөн ойлгох хэрэгтэй. Тийм учраас хэдүүлээ та өглөө сайхан амарцсан ядаргаагүй байдаг бол өглөө хий, орой сайхан амарцсан, орой сайхан тайван байдаг бол орой хий. Өглөөч тэр оройч тэр дэлхийн ертөнцийн хувьд л хоёулаа бид бүхэнд ичээдээ өгдөг. Одоо аль аль нь шүнж сайхан өдөрт сайхан тий 4 цаг 8 цаг бүхэл зүг сайхан зүг гэж одоо ингэж үздэг. Энэ бол угсаал шудраг зарчим штэ тий. Орой муухаш өглөө сайхан шүү гэж ялгаад байгаа найзтай хүмүүсээс л гарч ирсэн ойлголт тахгүй юу? Айж байгаа хүн чинь орой муухай харагдана харахгүй мэддэхгүй үл бүтэг үл мэддэх зүйлээс хүн төрлөختөн чи автоматар айдаг учраас орой аимшигтай юм санагдаад байгаа. Үндэ бол оройчос өглөөсөн гэрэлтэй байхаар нөгөө л юм байж байгаа гэрэлгүүчээс нь таны нөгөө мэддэг одоо юм чин байдлаараа л байж байгаа штэ. Орой болчиход бүгд өөрчлөгдөөл тий. Сүс өдөр болж байгаа юм бол биш штэ тий. За тийм болохоор хэдүүлээ сайхан бясалгал гэдэг ойлголтоо нэг сайхан юу болгоод те одоо энэ бясалгалын багш нар ингээл идэлтийн бясалгал, эрүүл мэндийн бясалгал гэж чиглүүлээд бясалгаад байгаа нь бас зүг байхгүй юу гэсэн үг гэхээр яг нөгөө амьсгалаа задлагаад өөртөө ажиллаа сурцсан хүмүүсийг чинь чиглүүлж өгöd дээ те одоо эрүүл мэнд рүүгээ чиглүүл, одоо сэтгэл рүүгээ чиглүүл, одоо өөрөө өөрлөгөө олох, өөртөө танилцах зүйл рүүгээ чиглүүлгээд ингээд нэг зорилгоор нь хувааж аваад зааж өгöd байх гэсэн үг байхгүй юу. Тэрнээс тэр багшийн бясалгал сайн юм байна, энэ бясалгал багш муу юм байна гэдэг юм бол яг тэр тухайн хүний онцлогоо шалтгаалаад ярина үхээс бясалгалаас шалтгаалж тэгж ярина гэж байхгүй. Муу бясалгал гэж байхгүй, сайн бясалгал гэж байхгүй, бүгдөө л сэтгэлийн имчилгээ те. Гэтэл яг нөгөө багш бясалгалын багшийн онцлог гэж байна л да. Тухайн багш нь өөрөө гоё дуу хоолой задарсан юм уу, амьсгалан задарсан юм уу, хийж байгаа зааж байгаа зүйлээ ямар ч зүйл асуусан хаанаас нь чамааг ураад тастаа тайлбарлаж чаддаг болсон юм уу, чадаагүй болсон юм уу, өөрөө тэр бясалгалаа юу гэж хийдин гэдгээр шалтгаалаад яг бясалгалын багш нарын ялгаа салгаа гарна үхээс биш бясалгалын бол ялгаа салгаа бол их гараад шаардлагагүй маа. За дээрэс нь хүмүүс нөгөө нэг ингээд амьсгалаа задалж сураагүй ээжээж, энергээ цэвэрлж сураагүй ээжээж, айдсаа дарж сураагүй ээжээж, айгүй гүн бясалгал руу орох дуртай байдаг. Дараагийн шатны бясалгал хийзээ, дараагийн шат хийзээ л асуугаад байдаг. За тэгээ дараагийн шатныхын бясалгалыг заагаад өгчих ихээр нөгөө хүн чинь нөгөө өмнө иржсэн амьсгалтайгаа ажиллаад цэвэрлээ суужсэн бясалгалаас ерөөсөө ахиаг байдаг байхгүй. Тэгээд хар чинь яаж нөө дараагийн шатны бясалгалыг заах юм бэ те? Тийм учраас ерөөхдөө бол юмд нэг тийм үе шат одоо дараагийн түвшин рүү н орох гэж битгий яараа нөгөө хийж байгаа юмдаа төвлөрөөд заах үр дүнгээ аваад сурчгаа. Үр дүнгээ аваад сурцсны дараа хүссэн хүсээгүй та өөрөө дараагийнхаа шат руу орцсон байдаг байхгүй юу? Тийм учраас ер нь тийм байх хэрэгтэй. За ингээд нөө өөрийгөө айдсаа дараагүй гэж чимээгүй бясалгал хийдгээ. Чимээгүй бясалгал гэдэг чинь дотор руугаа ордог гүн бясалгал байхгүй юу? Нилээн дотогшоогоо ордог. Нилээн гүн, нилээн нууц юм руугаа орох гэдэг нь шүү дээ. Тэр нууц юм руугаа ороход та бэлэн юм уу? Өөрийнхөө нуугдмал биш ил юм руугаа орж амжаагүй бол нуугдмал юм руугаа орохгүй шүү дээ. Ил юмаач ойлгож чадаагүй хүн нуугдмал юм руугаа орчих юм бол ай чинь, эмээ чинь нийгмээс өөрийгөө тусгаарлчин бие бясалгал хийдэг хүн гээд өөрийгөө нэг өөр ертөнцийн хүн гээд харчин те өөр бусдтайгаа харьцаж чадхаа болчин нийгмийн хязгаарлалтууд үүсээд байдаг байхгүй юу. Ер нь иймэрхүү алдаанууд бол одоо зөндөө бясалгал хийж байгаа хүмүүсээс ажиглагдаж байсан. Тийм учраас чимээгүй бясалгал, перпешна бясалгал хийх ч юм уу, чимээгүй бясалгал хийх ч юм уу, айгүй олон өдрийн нөгөө нэг юм вакуумжуулсан бясалгал энэ төр хийх гээд хүмүүс айгүй яарад идэг. Тэрийг бол эхлээд амьсгалаа заавал задалж сурж ээж өөрийнхөө гадна харагдаж байгаа зүйлээ танд сурж ээж
дотн харагдж байгаа эд эстэйгээ танилцжээж сэтгэл гэдэг юмтаа танилцсны дараа хийвэл илүү баялаг болно. Илүү тослог болно. Илүү гой зүйлүүдийг ойлгож авна. Илүү их сонголтууд танд гарч ирнэ. Илүү өөрчлөлтүүд амьдралд айгүй богино хугацаанд орж ирнэ. Тэгэхгүй нөгөө нэг өөрөө ч бараг ингээд тэ өөрийгөө нээж ярьж чаддаггүй нээлттэй биш байжж чимээгүй бясалгал хийнэ гэж чимээгүй болчдөг. Улам нөгөө хаалттай он ч улам хаалттай болоод улам дотгошоо болоод улам дугаа болоод идэг. Бясалгал зааж байгаа багш нарын алдааг харахаар нэг бол мэддэггүй, нэг бол одоо энэ хүн ингээд өөртөө тэмцэлцээр аваад хизээ нэгэн цагт ойлгоно гэдэг энэ зарчмаар заадаг болов гэж би бодоод байдгийн. Юу ажиглагдаад байдаг вэ гэхээр нөгөө хүнийхээ төвшинг мэдэхгүй, айцсийн төвшинг мэдэхгүй, энергийн балансыг мэдэхгүй, энергийн одоо төвшин нь астрал биен дээр явж байгаа юм уу, ментал биен дээр явж байгаа юм уу, бодлын биен дээр явж байгаа юм уу гэдгийг мэдэхгүй ээжэж яг өөрийнхөө сурсан бясалгалыг санал болгоод байдаг байхгүй юу? Энийг л хий. Нөгөө тийм хийн тодорхой хэмжээнд үр дүн аавна гэхдээ тэгээд цухтаа явчихдаг байхгүй юу? Яагаад вэ гэхээр нөгөө өөрийнхөө айцыг давж чадаагүй хүмүүс чинь бясалгалаас битгий хил юмнаас цутчихдаг. Бясалгал гэдэг бол цухтах зүйл ерөөсөө биш. Харин ч татагдаад өдөр болгон хийгээд тодруулаад томруулаад цаашаа бүр гүн орох зүйл болохоос биш. Тэм хүнийг цухтаадаг зүйл биш байхгүй юу? Тэгсэн чинь хүмүүс ингээд цухтаагаад бясалгал хийж чадахгүй маань. Бясалгал бол миний ертөнцийн юм биш юм байна ч гэх шиг тий. Айгуу тийм өөр юм яриад байдаг. Энд чи юу гэсэн үг вэ гэхээр та сэтгэл гэдэг л үл томсорлж ийн гэсэн үг л дээ. Бясалгалаас одоо үл томсорлоод зогтож ийн гэдэг бол сэтгэлээс үл томсорлж ийн гэсэн үг. Сэтгэлээсээ зогтож ийн гэсэн үг. Сэтгэлээсээ зогтаад байна гэдэг чинь сүнснээсээ энержинээсээ зогтаад байна гэсэн үг. Зөвхөн нүдэнд харагдж байгаа махан бие зөвхөн тархин бие хоёртойгоо ярилцах гээд байна гэсэн үг. Нэг юм дутуу ухаар тэгэл ирэмдэг зэрэмдэг дахин мөрөө харагдаад байна л гэсэн үг. Тэгэхээр сэтгэлээсээ зогтохгүй байя л гэж бодож байгаа бол маш хурдан бясалгад сур, маш хурдан амьсгалаа задал ингээ хүмүүсийн аura энергийг шалгахаар аюул олон хүмүүс хүчит бүрэгчийн дутагдaltaй гарч ирдэг. За бараг л бүхэн гэж хэлэхэд холсдоггүй. Юу гэсэн үг вэ гэхээр хүн болгоны юм хүчил төрөгчийн дутагдaltaй байдаг. Яг мэдээж нийгмийн нөгөө агаарын бохирдлын машин тэрэг утаа унаараас болж байгаа нэг хоёрт нь бид нар нөгөө гүн гүнзгий удаан сайхан доктортой амьсгал авч чадгаа болоод удчихсан юм байна. Тэрэн шалтгаалаад амар амьсгалаа, тархиар амьсгалаа, цээжээр амьсгалаад тахаар юмд аюу урд ираац өгдөг. Маш хурдан ундаг, маш хурдан босдог. Нэг хүн сэтгэл хөдлөлийг, таны сэтгэл хөдлөлийг бол одоо хөдлөхөд аюу амархан болчдөг байхгүй юу? Юу гэсэн үг хэрэг нэг урд тах орж ирэл самарчул та дагаал самарх юм байна, самрагдах юм байна. Нэг гоё эрг энергтэй хүн орж ирэл инээ чинаач юм бол та дагаал инээ чинаах юм байна. Ингээл нийгмийн массыг дагаад байвал та ч одоо хизээ өөрийгөө олох юм бэ те. Тэгэхээр ер нь бол уралж байгаа хүн бол тэр хүний л уур болохоос таних биш. Одоо самгардаа сандарж байгаа хүний сандрал тэр хүний сандрал болохоос таних биш байхгүй. Тийм учраас энийг ойлгоод бусдаас нэг нөлөөлөл бага аваад те нийгмийн харилцаанд ордог хэвээрэл байх хэрэгтэй. За бясалгал хийж байгаа хүмүүс ихэвчлэн нөгөө би найз нөхдөйгөө харьцаа болсон, би тэгдэг болсон, ингэдэг болсон гэдэг нийгмээс өөрийгөө тусгаарладаг. Тодорхой хугацаанд бол байж болно. Эхний ээлжинд эхлээд өөртөө ажиллах гэж байгаа хүмүүс бол яг өөрийгөө аюул олон масс дунд энэ олон бодол хэрэгтэй хэрэггүй юм дунд бас бясалгал хийгээд өөрөө бясалгалаа ойлгох гэж ядчихад бас л хүмүүсийн зөв буруу гэсэн хэрэгтэй хэрэггүй мэдээлэл орж ирээд нөлөөлөд байдаг учраас тодорхой хугацаанд жоохон өөрийгөө тусгаарлаж байгаа хүн амт найз нөхдөйгөө уулзах байж байгаа бясалгалаа сайхан ойлгочих хэрэгтэй. Бясалгалаа ойлгоод бясалгалаа хийгээд эхэлчихээр та битгий нийгмээс өөрийгөө тусгаарлаа тий. Хөрсөн дээрээ бууж газардуулах хийх хэрэгтэй. Гараад нийгэмтэйгээ яар хүмүүс нэрээ юу штэ хിവэрэ байгаа штэ нөгөө ууралдаг нөгөө уцаарладаг хിവэрэ нөгөө амьсгалж чаддгүй хിവэрэ байгаа гэдгээ нүдэрээ харж махан биеэрээ мэдрэх ёстой. Тэгжээж та энэ зааг ялгаагаа гаргаж улам илүү хүчтэй болдог байхгүй. Тэгэхгүй нийгмээс өөрийгөө тусгаарлаад гэртээ ганцаархнаа хараа айгуугаа ямар амгалан сайхан байснаа гарчгаараа сандраад гарчгаараа нөгөө хүмүүсийн дунд орчгороо сонирн болоод байгаагаа бис та гарахаар ста надад ерөөсө зогтдгоо маа би олон хүмүүсийн дунд орчгоор сонирн болчт юм аа би ерөөсө ганцаараа л ээжээ гэдэг ингээ буруу ойлгоод эхлэх гээд байдаг гүү штэ та хүн хөлтлээ нийгмийн харилцаанд байна уучлаарай та хүүхдээ хүмүүсээ муухай сайхан юм ойлгодог хүмүүсийн дунд орж явна тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр тэр хүмүүстэй харьцаж сурна. Тэгээ өөрийгөө ойлгоцсон бол бусдтай харьцаад аюу амархан болчдөг өөргөдөө энэ миний нөгөө уурлаад явж идэг үе дээр явж ин дөө тэр үед ийм юм нууцсан ийм юм хаачаар ингээ уурлаа явж идэг даа гэж бодогдоод эхэлчихдэг өөргөдөө энэ нөгөө үзэн яддаг үе дээр минь явж ин даа яагаад гэвэл тэр хүн чинь үе шат шатаар нь яс цус махаар нь мөчлөг энерги одоо ширхэг бүрээр нь өөрийгөө задлчихсан байгаа байхгүй өөрийгөө тэгээ задлчихлаар нийгэмд одоо нийгмийн янз бүрийн та хүмүүстэй харилцаад амархан болчдөг за тэгэл энэ бол энерги сорогч юм байна энэтэй харьцахгүй энэ сайхан энерги түгээгч юм байна энэтэй харьцаж гэдэг юм уу
Ингээл нийгмийг нөгөө уулын мод урттай богонтой сайн муу нэглжээд сав дүүрнэ. Тэгтээ тэргүй нийгэмд сайн муу хүмүүс нийлээд хамтдаа нэгэн цаг дор оршиж амьдрах болно. Дандаа гэгэрсэн хүмүүс таны эргэн тойронд байна гэж байхгүй. Дандаа муухай хүмүүс байна гэж байхгүй. Нэг сайхан хүн өнөөдөр тань туслаа гэж бодоход маргааш нэг хүн таны сэтгэлийг гомдооно. Энэнд бол бэлэн байх хэрэгтэй. Энийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ ямар хүн эндэд оролцохгүй, энд одоо автагдахгүй чаддаг вэ гэхээр өөрийгөө тодруулчихсан, өөрийгөө ойлгочихсон, өөрийгөө үл тоомсордог биш, анзаардаг болчихсон хүн бол бусдыг ажиглаад, анзаараад, ойлгоод, хүлээн зөвшөөрөөд хамтдаа сайхан явхад бол аятайхан сайхан болж эхэлдэг гэж ойлгож болно. За тэгээд бясалгал гэд ярихаар би одоо нойргууд талаасаа би салж чадах уу? Би бясалгал хийхээр гоё болох уу? Амьдрал гоё болох уу? Сайхан болох уу гэл ингээл асуугаад байдэ. За тэгвэл та туршаад үзэлтэй тий. Хийгээд үзэлтэй. Та нөө би дасгал хийхээр гоё турах уу гэж асууж байгаатай л адилхан юм асуугаад байгаа байхгүй юу? Мэдээж энтэй амьсгалтайгаа ажиллаад өөрийгөө дэлгэрүүлэл өөрийнхөө өнгөрснийг ухаж ойлгоод өвдөлтүүдэд эдгээгээл эхлэхэр чинь дараагийн ирээдүйн амьдрал чинь сайхан болно. Ирээдүйн амьдралаа та чиглүүлж удирдах эзэмдэж чаддаг болно гэдэг нь бол би танд тайлбарлахаас илүү чинь тодорхой юм байхгүй юм. Ойлгомжтой зүйл те. Юуг нь одоо бясалгал хийхээр ямар үр дүн гардыг гэж юуг нь асуух үтэй юм ч асууад байх зүйл байхгүй. Үнэн хариулт нь өөрөө л энэ. Үнэн хариулт нь өөрөө та шийдвэрийг гаргаж сурна, та төвлөрж сурна, бодлоо сайхан цэгцлээд ирэхээр эмэг замбраатай болж ирнэ, эмэг замбраатай болоод ирэхээр нэмэлт мэдээллүүд хэрэг болно, мэдлэг мэдээлтгүүнийг авах, сурах, боловсрох, хөгжих одоо тийм хүсэлтэй болно. Сураад боловсроод хөгжөөд ирэхээр чи хүн өөрөө чөлөөлөгдөд ирэхээр айцгүй, дарамтгүй болж эхэлнэ. Мэдээж хүчтэй, мэдлэгтэй, боловсралтай 90 саруул хүнээс бүтээл гарна. Энэ бүтээлээ бусдтайгаа хуваалцна гэд. Нөө бодол үйлдэл үг гурав чинь зүв болоод ирэхээр үүлийн өрийн карма чинь нэмэргэн, үр дагавар чинь багасна те. Одоо үүлийн өрийн карма буюу өөрөө өөртөө зовлонгоо дууддаг байсан бол өөрөө өөртөө зовлонгоо зуутгаа болох нь шүү дээ те. За ингээд дэрд яах вэ те бясалгал хийгээд өөртөө ажиллаж явах үеийн нэг сэтгэлийн мэдрэмжүүд гэж байна л да. Юу вэ гэхээр нөө бусад хүмүүсийг харахаар саарл юм шиг харагдана. Хүмүүс чи юм амар юм уу гэж эхэлж айж чочиж эхэлнэ. Яагаад ингээд та бусдаас айж чочоод байна гэдэг бол тийм л их айж чочих юм таны дотор байна л гэсэн үг байхгүй юу. Тэгээд ирэхээр чи нөгөө өөрийгөө одоо олж яг өөрийгөө бүрэн гүйцэд эдгэж чадаагүй дүнгэж эхэлж байгаа болохоор чи нөгөө худал хуурмаг юм уу үнэн худал юм мэддэхгүй ингээд холдоод ирдэг гэсэн. За тэгээд өөрийгөө шийдвэрлээд өөрийгөө ойлгоод ирэхээр чин хөөрхийн нөгөө хүмүүс чи саарл харагдаад байсан хүмүүсийг чи өрөвдөж эхлэн хөөрхий дөө энэ хүмүүс чи амар биш юм байна штэ тий айгаа цутагаа далцаад хидалцаад тах юм байхгүй юм байна штэ хөөрхийн минь ингээл явж байгаа юм байна штэ гэд ингээд ойлгоод эхэлдэг. За тэгээд өдөр тутмын ховж өгч юм уу нэг юм хүний тархийг хөгжүүлдэг, сүнсийг хөгжүүлдэг, мэдлэг мэдтгэв их болоод ирэхээр таны тархи чи хогоор дүүрээд эхэлнэ. Энэ хогноосоо жоохон ч гэсэн амьсгалаа задлаад гаргачих хэрэгтэй. Ингээд ирэхээр таны бизнес чи хөгжиж штэ. Ажил амьдрал чинь дээшлэн штэ. Яагаад гэвэл та ч нөө бодлогоо эмэг замбраатай дистралтай болгоод сурчиж байгаа хүний амьдрал ахуй дээшлүүхээс доошлно гэж бол байдаггүй. Тэгээ харилцаа маш гоё болдог. Хүмүүсийн харилцаа, нийгмийн харилцаа айгүй хэцүү байсан чинь нийгэмтэйгээ гоё харилцаж эхэлдэг. Нөх хүн хоорондын харилцаа таагүй байсан чинь хүн хоорондын харилцаа сайхан болж эхэлдэг. Нөх гэр бүлийн харилцаа тий. Нөх эхнэр нөхрийн харилцаа таагүй байсан чинь эхнэртэй нөхөртэй хайраа асгаруулад эхэлдэг. Яагаад гэвэл хөөрхий нөгөөтгөө ойлгочихж байгаа байхгүй юу? Хөөрхий дөө миний маань чи ингээл ингэсэн байсан юм байна. Би ч өөрөө ингээл тэгсэн байсан юм байна гэж ойлгоод ирэхээр харилцаагаа айгүй уялдаж, харилцаагаа хүндэтгэж, харилцаагаа ойлгож эхэлдэг. Ингээд ирэхээр амьдрал гоё тэнцвэртэй болж эхэлдэг. Хязгааргүй эрдэм мэдлэг, хязгааргүй буян шиг, хязгааргүй аз жаргал бид нарыг одоо хүлээгээд байж байна. Энэ хизээ өөрийгөө ажиллаж, энэ хизээ өөрийгөө эмхэл цэгцэлж, эмх цэгцэнд нь оруулах юм болоо гэж хүлээгээд байж байгаа. Амьдрал гэдэг бол тэр чигтээ боломж, амьдрал гэдэг бол тэр чигтээ аз жаргал. Тэрнээс биш ерөөсө тэмцэл юм байна штэ, зовлон юм байна штэ, дай юм байна гэж яриад байгаа нь ерөөсө бид нар эдгэж чадаагүй байх үе үг байхгүй юу? Эдгэж чадаагүй, өвчлцэн, зовцсон байх үедээ л бид нар чи амьдралыг тэмцэлгээ ойлгоцсон байхгүй юу? Тэгээ тэмцээ явж ин гэж бодоод байгаа. Цэцэглээд хөгжөөд одоо жаргаад ирэхээр амьдрал бол аз жаргал деваач юм байдаг. Деваач юм байна штэ гэдээ ойлгоод ирэхээр хэрэл хязгаараа тогтоохоо болж эхэлдэг. Бүх зүйлийг мэдрэхтэй жаргалтай болж эхэлдэг. Алдаагаа ч ямар гоё юм бэ гэж хүлээж авна. Олзоо ч ямар сайхан юм бэ гэж хүлээж авна. Хин нэгэн таны гомдох үед ямар гоё юм бэ? Би өнөөдөр гомдох мэдрэмж маань хിവэрэ байна штэ тий. Би хүнд ингэ гомдож чадчих штэ ямар гоё юм бэ гэдэг нөө. Тэрнээс шарах биш ухаар л аваад эхэлдэг. Гэтэл бол өмнө нь бол бид нар шарх аваад яваад идэг байсан шүү дээ тий.
За тэгээд нөгөө нэг бяцлаглалын айгуу төрлүүд энэ төр байхаар хүмүүс айгуух төрөлддөг. Одоо энэ бяцлал нь гоё юм уу, Монгол бяцлал нь гоё юм уу, гадаад бяцлал нь гоё юм уу ч гэдэг юм уу те. Ингэж ойлгоод байдаг. Хараа бяцлал гэдэг оноос нэр өгсөн л байгаа болохоос ерөөсөө энэ сэтгэлийн дасгал ахгүй юу. Тэгэхээр сэтгэлтэйгээ л ажиллаж гин гэж та ойлгож болно. 2026 оноос хийгээд үзэлтэй, туршаад үзэлтэй. Яг түрүү миний хэлснээр эхлээд амьсгалаа задлаад амьсгалтайгаа ажиллаад үз, дараа нь сайхан чиглүүлээд төвлөрөөд үз, дараа нь сайхан бие махбод руугаа ороод үз, махан бие мэдрээд дотоод махан бие гараа хаанагааг мэдрээ сурчвал, хөлөө хаанагааг мэдрээ сурчвал, хамраа хаанагааг мэдрээ сурчвал дотоод цус руугаа ор, яс руугаа ор, бөөрлөгөө ор, уушиг руугаа ор. За нөгөөдөлөө хаана ямар янзтай байгааг мэдрээд өвдсөн байвал эдгээгээд ядарсан байвал сайхан хайрлаад амраагаад ингээд сурчих юм бол сэтгэл рүүгээ ор. Ингээд сэтгэл рүүгээ ороод өнгөрснөө сайхан уудлаад, яраад үзээд тэрийгээ сайхан эмчлээ сурчих юм бол за тэгээд дараа нь мэдлэг рүүгээ ор те. Мэдлэг дотор чинь юм мэдээд байгаа юм уу, мэдэхгүй байгаа юм уу, ойлгоод байгаа юм уу, ойлгохгүй байгаа юм уу гэдэг рүүгээ ороод мэдээд ойлгоод ялгаж салгаад байгаагаа мэдэрчих юм бол нийгэм рүүгээ оролтоо те. Хажууд байгаа хүндээ инээд бэлгэл, хамт амьдарч байгаа хүмүүстэй хайр бэлгэл, тэгээд үнэт зүйлсээ хуваалц, хүндэтгэлтэй харьцаж сур, гих мэтчлэн зүйлүүд болдог. Ийм энгийн, ийм тодорхой. Тэрнээс биш би өнгөрсөн насаа харъя, одоо тгий энгийстэй нисэж сурыг газраас хүндэрий. Юу н жаргалтай ах юм. Та газраас хүндэрээд үзтээ юу мэдрэх юм та? Ад жаргалтай ах юм уу? Тэрнээсээ ямар асуудал ч шийдэгдэх юм. Ямар ч асуудал ч шийдэгдэхгүй. Эсвэргээр өөрийгөө хүндэтгээ сурчих юм бол амьдралын ч асуудлууд шийдэгдэнэ. Өнгөрсөн насаа хар. Тэгээ хараа сайхан төлрөөд үз, үнэн ч юм уу, удлаа ч юм уу амьдралд нүдэнд нэг янз бүрийн юмнууд бол харагдаад мэдрэгдэнэ. Гэтэ тэрийг мэдснээрээ та ямар хэл хязгаарлал гаргах юм, ямар одоо хөшгөө татах юм. Эсвэргээр яг одоо байгаагаа л анзааралтай. Яг одоо энэ төрөл гэдэг чинь хамгийн чухал төрөл ихгүй юу? Би хангаж боддог байсан. Ихэвчлэн ингээл амьдралд айгуу шантрах үедээ за бид нар ингээд нөгөө энэ төрөл чинь те дахиад бид нар дахиад олон төрлийг авдаг гэсэн. Энэ төрөл маань жоохон онцгүй болчлаа. За дараа төрөлдөө л сайхан амьдарч идөө болио энэ төрөлтөөс өгсөн чах өргөцсөн чах гэж боддог үе байла. За тэр үе чинь амьдралаа олж мэдээгүй, сүнслэг мэдлэг гэж байхгүй те өөрөө өөрийнхөө амьдралын энэ айгүй чухал төрөл гэдгээ мэдэхгүй явж ялаа шүү дээ. Тэгээд ингээд энэ сүнслэг мэдлэгт ингээд суралцаад энэ төрөл маань ямар чухал юм бэ гэдгийг ойлгосноос биш хүүе би чинь ирүүл ах хэвээр байна, саруул ах хэвээр байна, үзэсгэлэнтэй байх хэвээр байна, гоё байх хэвээр байна, өөртөөгөө болцох хэвээр байна, хайрлах хэвээр байна гэд бодоод эхэлт юм бэлээ. Яагаад вэ гэвэл энэ төрөл чинь дуусчих юм бол таны нөгөө сүнсэн бие, ухамсарын бие, энерги гэж яриад байгаа тэр хөөрхөн энерги нь биегүй болсон юм чинь дахиад дараа төрлийг олтлоо зөндөө олон юм руу шингэдэг байхгүй. Зөндөө олон юм руу шингэж сайн муу юм руу шингэж бас нэлээд их юм болж иж дахиад хүн болж турдаг. Тийм учраас хүн чинь өөрийгөө хуваарилдаг. Айцтай хуваарилчих юм бол тэгэл айцтай бүх юм руу шингэж үзчихээж дараа нь хүн болно. Ад жаргалтай хуваарилчих юм бол ад жаргалтай бүх юм руу шингэж үзчихэж хүн болно. Тэгэхээр та чинь бас хүн болоод төрсэн байна гэдэг чинь өмнө энергийн бий байхдаа хөөх юм зөндөө олон юм руу шингээд бас сайн байгаа үзэж байгаа хүн болоод төрсэн учраас яг одоо энэ төрөл маш чухал. Яг одоо та хүн байгаа бол, яг одоо та хүний биед ороод намайг сонсож байгаа бол энэ төрөл чинь маш чухал шүү. Эдгээгээрээ, ангаагаараа, эмчлээрээ, засаараа, сайжруулаараа, хайрлаараа, халамжлаараа, өөртөөгөө болцоороо тий өөрөө өөрийнхөө энэ төрлийг хүндэтгээрээ. Тэгэхгүй би яадыг хизэж өгсөн яах вэ? Хизэж өвдсөн яадыг миний амьдрал гэж утга учир алга гэд яваад байвал эдгээ чадаагүй хүний хариулт шүү. Сэтгэлийн эмчилгээ байдаг гэдгийг мэдэхгүй хүний бодол шүү. Сэтгэл чинь бас эмчтэй, эмнэлэгтэй гэдэг шиг те. Би махад өвдөд ирэхээр өчөн олон одоо эми жорууд байгаа шиг сэтгэл гэдэг юм чи одоо өвдсөн гэдгийг энэ дэлхий чи ойлгоод сэтгэлийн эмчилгээд маш олон зүйл цэцгэлж гин, бясалгал цэцгэлж гин, йог цэцгэлж гин, дасгал хөдөлгөөн цэцгэлж гин, эрүүл хооллол цэцгэлж гин, өчнөө олон гой төсөөл зураглууд, манифестууд, дуудлагууд цэцгэлж гин. Манифест гэдэг дуудлага өгөөд өөрийгөө гой ад жаргалтай юм а бичээ шатаагаад байгаа юу гэсэн үг вэ? Ажилгүй болохоор тэгээд байгаа юм үгүй шүү дээ. Амьдралаа зургалж сурж байгаа байхгүй. Сайн сайхан юмыг бичиж сурж гин. Бичиж сурж гин гэдэг бол тэрнтэйгээ ойртохгүй л ойрхон энергийн чичрэгт өөрийгөө ойртуулж байна л гэсэн үг. Ийм л одоо гоё зүйл байдаг юм бэлээ. Амьдрал гэдэг бол үнэхээр аз жаргалтай зүйл, үнэхээр сайхан зүйл, өнөөдөр танд хэцүү зүйл тохиолж иж болно. Би ойлгож байна. Надад ч гэсэн зөндөө асуудлууд байна. Гэхдээ тэрнээсээ зайлсхийх хэрэггүй. Сайхан сууж агаад бодчих, задлчих, ойлгочих, учрыг олчих, өөртөө боломж олгочих те олж чадахгүй бол нэг хүнтэй сайхан хуваалцаад ярилцчих. Яг хүн нэгэнтэй ярилцаа сэтгэлээ нэн гэдэг бол бас нэг итгэрэлт байдаг. Тэгээ сайхан хайраар тэр бүхнийгээ хийгээ сурчих, буцаад эргэж хараад хайрлаад хүндэтгээд эхлэхээр эн чинь сайхан болоод эхлэв штэ тий. Тэгэж одоо асуудалтай бид нар тэгжил нүур тулахгүй бол одоо ямар айгаа, зүхтаага, зайлсхийгээд нүдэ ханаад чихээ
одоо хаагаад явалтай нь ш тэгэж яваа та болохоо явдгүй юм бэлээ. Би бас тэгэж явж үзсэн. Нүдэ анаа чихээ хаагаад дайгаад зүхтааж үзсэн. Тэгсэн чи ямар ч боломж орж ирэхгүй амьдрал улам л хомигдаад улам л жижигрээд идэм бэлээ. Жижигрээд байгаа чинь амьсгал тавчтна дэлхий дотроо багтгаа олж хэлдэг байхгүй. Хүү энэ дэлхий чи ямар жижиг юм бэ? 24 цаг чи ямар бага юм бэ гэсэн нэр суух газар алдахгүй, амьдрах газар алдахгүй ингээл хаашаа явж үзгүй яах вэ гэд ингээд бүр төрөд эхэлдэг. Эсвэргээрээ нөгөө нүдэн нэгээд чихээ нэгээд өөрийгөө яраад ингээд өөр өөртөө ажиллаад ирэхээр дэлхий чи аюу хязгааргүй том санагдана. Судалж дуусахгүй санагдана. Маш ингээд өргөн уудам санагдана. Тэр дотор хаана байр суурь олно гэж бүр бодогдож эхэлнэ. Жижигхэн юм дотор байх ямар хэцүү байдгүй, том юм дотор байх ямар сайхан саруулхан байдгүй гэдэгтэй л адилхан байхгүй юу? Тэгээ сэтгэлээ сайхан сэтгэл хөдлөө таашаал аваад хахаар ингээл амьдрал орон зай чинь томроо л байна. Амьдралын тойрог чинь томроо л байна. Жижигрээл ирэхээр амьдралын тойрог чинь жижигрээл байна. Үзэж туудлах мэдрэх юм чи улам өчүүхэн болоо л байна. Улам өчүүхэн болоод хахаар гутраал байна, гуйнаал байна, уйлал байна, өвдөөл байна. Имлэг домдлогоор яваад эмийн хамааралтай болно те. Имлэг домдлогоор яваад эмийн хамааралтай болохгүй тул та сэтгэлээ хүчтэй байлгах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлтөйгээ ажиллах хэрэгтэй, уйлах хэрэгтэй, дуулах хэрэгтэй, баярлах хэрэгтэй, сонгох хэрэгтэй те. Тэгээ тэр аз жаргалынхаа төлөө өөрөө жоохон хичээл сэтгэл гаргаад явчих хэрэгтэй. Мөрөөдөх хэрэгтэй, төлөвлөх хэрэгтэй, зориг тавих хэрэгтэй те. Нөө шуналтай хүмүүс айгүйх зоригтой байт. Би шуналгүй болохоор зориггүй гэж яриасч идэх хүмүүс бас байна. Шунал биш шүү. Хин нэг гэрэг өч дэрэмдэж авъя гэж байгаа ш юу шунлах авдаа энэ ч одоо өөрөө өөрийгөө л гүнзгий өөрийнхөө хүч чадлыг л мэдэх гээд байна шүү дээ. Би компани байгуулж чадах нь уу, би удирдах чадах нь уу, би юм зарж чадах нь уу гэд өөрөө өөрийгөө ингээд туршиж үзээд байна шүү дээ. Тэгээ чадчихвэл алга ташилд одоо хүргийдээ алга ташаад баярлна. Чадахгүй бол би чаддгүй юм байна шүү дээ гэж мэдээд тэрэн дээр надад гүнзгий ойлголт, тэрэн дээр надад гүнзгий мэдлэг, тэрэн дээр сайжруулалт хэрэгтэй юм байна гэл болоо. Яг одоо та бодож үз. Та юу ч чадахгүй байна. Бис үнэхээр энийг чадахгүй байна гэж бодоод байгаа бол сайжруулалт хэрэгтэй гэсэн үг юм байна. Үнэхээр чадаад байна гэж бодоод байгаа бол оюун ухаан чинь сайхан цэлмээд байгаа юм байна, нээгдээд байгаа юм байна, онгоогоод байгаа юм байна л гэсэн үг шүү дээ, тий. Зүүдэндээ амьдрах хэрэггүй. Зүүд гэдэг бол бидний сэжүр дохой боловч бодит амьдрал биш шүү. Тийм учраас ингээд нэг юм бичиж ингээл тэмдэглэжэл ямар ч үйлдэл хийхгүй хизээ тэр нь бэлэх юм болоо гэж суугаад байвал та маш их төрөлдөж чинь гэсэн үг. Юмаа бичээд төлөвлөд манифест хийгээд зориод дуутчихсан бол лаврын навчин дээрээ бичээд шатаачихсан бол тэрнийхээ төлөө үйлдэл хий те. Тэрнийхээ төлөө үйлдэл хийгээд жоохон хөдөлгөөн гаргаад ирэхээр тань энэ бүхэн чинь сайхан ингээд хооронд авцалдаж эхэлнэ. Би рүүгээ татагдаж эхэлнэ. Ямар шалтгаангүйгээр хин нэг хүн татагддаг шүү дээ те. Яг тэрэн шиг ямар шалтгаангүйгээр таны амьдрал сайн сайхан зүйл одоо ямар нэгэн хамааралгүйгээр тань руу татагдаж эхэлдэг гэж ингэж ойлгож олноо. Ямар нэгэн зүйлд автах хэрэгтэй те. Өөрийнхөө энэ гой мэдрэмжинд автах хэрэгтэй. Өөрийнхөө бүтээлч байдалд автах хэрэгтэй. Өөрийнхөө гоо үзэсгэлэнд автах хэрэгтэй. Ингэж автах юм бол энийг улам илүү сайжруулмаар санагдана. Хүн өөрийгөө муухай гэж харах юм бол улам муухай болол хэдэм билээ. Би ч одоо 5 жилийн өмнө одоо байгаагаас хойш айгүй хөгшин харагдчихсэн үе байсан. Яагаад бол би тэр үед өөрийгөө хөгшин байна, муухай байна, би 30 хүрчлээ, тэгчлээ гэж боддог байсан байхгүй юу? За тэгээ хүүе нас гэдэг чинь тоо юм байна. Би өөрийгөө хайрлаад хүндэтгээд эхлэх юм бол өдөр болго эдис маань улам залуужаад ирдэм байна. Улам сайхан болоод ирдэм байна. Яасан хөөрхөн, яасан гоё ингээд өөртөө айгу зөөлөр харьцаад ирсэн чинь улам л гоё болоод идэм байлээ. Одоо ингээд хоёр зураг харьцуулаад тарахаар урт шууд харагддаг. Юу нь өөрчлөгдөөд, юу нь сайжраад, юунаас нь гэгээ гэрэлцсраад байгаа нь ингээд мэдэгддэг. Та нэг жилийн өмнөх зургаа өөрөө хараад үзээрэй. Тэр зурагнаас чинь гоо үзэсгэлэн харагдаж гин үү, айц харагдаж гин үү, хаацэг хөшгтөө хүн харагдаж гин үү, эсвэл худлаа хийсвэр хүн харагдаж гин үү, ухамсартай хүн харагдаж гин үү, ядуу хүн харагдаж гин үү гэдгийг хараад үз. Бүх юм тодорхой байдаг. Гэтэл ингээд одоо байгаагаа харьцуулахаар одоо байгаа чи илүү сайхан сайжирсан байгаа та өөртөө ажилтсан байна л гэсэн үг байхгүй юу? Энэ хугацаанд ажиллаад өөртөө бас нэг өөр сонголтуудыг хийж үзээд амьдрал хавгаа жоохон ч гэсэн томруулчихсан байна гэсэн үг. Гэтэл дахиад ирээдүй гэж байгаа. Ирээдүйд та улам гоё болно. Улам сайжирна. Улам сайхан болно. Энэ улам сайхан болохын төлөө өнөөдөр бид нар хичээх хэрэгтэй байна. Яаж хичээх хэрэгтэй вэ гэхээр энэ бясалгал гэдэг зүйлийг айхтар хүн дээр ойлгохгүйгээр сайхан амьсгалаа задлж сурах хэрэгтэй байна. Эд эсэндээ сайхан хүчил төрөгчийг өгөх хэрэгтэй байна. Энэ хүчил төрөгч агаар гэдэг юмар чинь бид нар амьдраад байна. Агааргүй хүчил төрөгчгүй нөөц төрөгчөө амьсгалаад муухай бохирхийн амьсгалаад уурлаад уцаарлаад үрчигээ торчигаад харлаад яваад байгаа бол танд нөө цэвэр агаар дутагдаад байна гэсэн үг. Байгальд гараач, амьсгалаач, алхаач тий. Тэгээ амьсгал авахдаа урт аваач, урт гаргаач. Тэгээд өөрийнхөө айгаад байхгүй өөрийнхөө амьдралыг бодож үзээч, шийдвэрээ гаргаач, сонголтуудаа өөрчлөөч, замаас өөрчлөөч тий. Ингээд хөөрхөн жижигэн үйлдэлүүд хийгээд дарахад баяр баясгалангийн мэдрэмж орж ирээд итгэл найдвар төрөөд өвс гэдэг юм чинь ингээд доороос
нарны гэрлээр чигээр хөрш шороогоор ургаж байгаатай адилхан та ч бас энэ нарны гэрэл чиг агаар амьсгалаар ингээд өсөж төлж хүн болоод ингээд яваад байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар чинь нөгөө агаар амьсгалаад, амьсгалтайгаа ажиллаад, амьсгалаа задлаад бохирдлуудаа гаргана. Бохирдол гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр буруу бодол, муухай бодол, сөрөг бодол, би бүтэхгүй, би болохгүй, тэр муухай, энэ муухай, тэр намайг гомдоос ингээд байгаа бодлоо гаргаалаа. Нилээн удаан гаргана шүү. Яагаад гэвэл тийм хэмжээтэй их л одоо удаан хугацааны бодол байна гэсэн үг байхгүй юу? Нилээн олон өдөр, нилээн олон сар ажиллаад гаргаал амьсгалтайгаа нөгөө нэг бодлуудаа хамт гаргаж ийн гэж бодоол амьсгалаа гаргахтаа нэг бодол гаргаал өөрөөсөө чулуудаад байхаар та чи хоосорж эхэлнэ, тас ч хөнгөрж эхэлнэ. Хөнгөн шингэн хоосон хүн чи яаж эхэлдэг вэ гэхээр бодлоосоо таашаал авч эхэлнэ. Маш гоё юм бодож эхэлнэ. Бодлоосоо таашаал авч эхэлнэ, амьдралдаа боломжуудаа нээж харна, чадахгүй байсан зүйлээ чадаж болох юм байна гэдгийг ойлгоно. Насаараа сураагүй хэлээ сурж болох юм байна гэдгийг ойлгоно. Насаараа хийгээгүй үйлдэлээ хийж болох юм байна гэдгийг ойлгоно. Тэгээ ингээ хийгээд үзээд нэг юм амьдралдаа нэмээд ойлгоод мэдээд явчихаар өөрийгөө үнэлж эхлэв шүү дээ. Би ямар мундаг юм бэ? Би ямар одоо ухаалаг юм бэ? Би чи ямар гоё юмыг хүлээж авд юм бэ гэд үнэлээд эхэлнэ. Ингээд үнэлээд эхэлчихээр таны дотор нөө та жинхэнэ бүрэлдэхүүн болж эхэлж шүү дээ. Өөрийгөө бүрдүүлж эхэлж гин гэсэн үг. Өөрийгөө бүрдүүлээд эхэлчихээр өөрийнхөө гол замыг олж гин гэсэн үг. Хүмүүс ингээд та гол замаа олж гин өөртөө ажиллаж гин нөхөр гол зам гэж юу юм? Гол зам нь хаана ингээд төөрөөд идэв. Тэр чи энэ байна гэж гаргаж ирэхгүй шүү дээ. Яг саяны хэлсэн бүх юмыг дистралийн дагуу хийгээд өөрийгөө одоо гүн рүү норж үзнэ, гадна талаас нь харна, дотор талаас нь орно, өөртөөгөө танилцсан, өөр хүнтэй танилцсан, нийгэмтэйгээ танилцсан, бүх зүйлээ таньж мэдээд шийдвэр гаргаад явахаар чинь хүн гол зам руугаа орчихсон байдаг байхгүй. Тэрнээс нэг юм таны урд гаргаж ирнэ. За энэ таны гол зам шүү. Энийг дагаа яваарай хэмээн шин тий. Тэгэж бол явахгүй шүү дээ. Амьдралын кодыг гаргана, аура энергийг үзнэ гэхээр гол замаа, миний гол замыг хилээд өгөөч гэж тэгээд идэв. Үгүй би таны тим юм хэлчихгүй шүү дээ. Би таны яг ингээд амьдралын кодноос гарсан танд иймэрхүү шин чанарууд байд юм байна гэж тэр шинжүүдийг тань дурдж өгнө. А тэгээ яг одоо байгаа энерги чинь эдэн хувьтай байна шүү гэж хэлнэ. Энэ эдэн хувьтай болж ч та тэгж чаддаг болно шүү л гэдгийг чи хэлж өгөх болохоос биш. Та биш тээ яг энэ замаар яваад ингээ гол зам болох юм биш үү гэдэг юм чинь бүх зүйл хувь тавилан гэдэг чинь байнга өөрчлөгдөн. Таны сонголтоос, таны энергиээс, таны мэдлэгээс, таны чадвараас шалтгаалаад байнга өөрчлөгдөж идэг. Би одоо ганцхан юмэг бариад энэгээр яваарай гэвэл таны хуурсан болчих шүү дээ. Тэгэхээр бол ерөөсөө л бодит үнэн зөвлөгөөг л өгөх ёстой, бодит үнэн л мэдлэгийг л түгээж явах ёстой л доо. За ийм байдгаа. За тэгээд та нар маань сайхан өөрөө урам өгөөрэй. Өөрийнхөө амьдралыг уран зохиолын ном гэж бод. Тэр зохиол хайрын ном байх юм уу? Аимшигын ном байх юм уу? Алуурчны ном байх юм уу? Амжилттай хүний ном байх юм уу гэдэг нь зохиолч нь өөрөө та гэж бод. Тэгээд хайрын дуртай бол хайраараа урсгаж бичтэй одоо амжилт бүтээл дуртай бол амжилтаараа урсгаж бич. Тэгээд түүнийгээ эргээд хар. Ямар гоё юм бэ? Би хайрын номонд дуртай. Хайрын дуртай болохоор миний амьдрал хайраар дүүрэн байжээ гэд хамгийн сүлд нь дүгнэ, тийм үү? Тэгэхгүй нөгөө амар алуурчны ном биччихэд өөрийнхөө амьдралыг тийм ухаан айц хүчтэй болгочоод амьдрал гэдэг бол айц юм биш үү гэж яриад харчин хачин болчихж байгаа байхгүй тий. Таны амьдрал айц ахгүй юу? Яагаад бол та өөрөө тэр амьдрал айцаар бүтээчихэж байгаа юм чинь. Таны амьдрал хайр ахгүй юу? Бүх хүмүүсийн амьдрал хайр биш. Яагаад бол та өөрөө тэр амьдралаа хайраар бүтээчихэж байгаа болохоор. Тэгэхээр гоё жоох армаантаг бай. Би нөгөө нэг өмнөх ингээд бүр олон жилийн өмнөх нэг лайв хичээл дээр ярьжсэн юу вэ гэхээр танд ич хиттэй нүдний шил байдгүй гэдэг. Сэтгэлийн дасгалалтай энэ бол юу юм гэхээр өөрийн ингээд амьдралаа харсан чи юм бүтэхгүй санагдаад, юм болохгүй санагдаад тэсэж ядаад байгаа бол ингээд карманаас ич хиттэй нүдний шил гаргаж ирж ингэж төсөөлөөд тэр шилээ гоё задлаад зүүч хэрэгтэй. Зүүсэн чинь тэр шилийг зүүсэн чинь бүх юм гоё өнгөтэй болоод бүх юм сайхан харагдаад та өөрөө гоё үзэсгэлэнтэй харагдаад залуучж байгааг харж чадаад чадчихна гэдэг нь та мэдрэмжээ өөрчилж ин гэсэн үг байхгүй яг мэдрэмжээ өөрчлөх тасгал байхгүй. Тэгээ ич хиттэй нүдний шил кармалчих. Болохгүй байгаад дөрвөл тэр шилээ гаргаж ирээд бүх юм бүтчихин гэж хар, бүх юм сайхан байна гэж хар, бүх юм гоё байна гэж хар, бүх гоё юмны гоё юмыг олж хар. Ингээд ирэхээр та сэтгэлээ өөрчлөөд мэдрэмжээ өөрчилчгөр энэ мэдрэмжээр чинь дагуулгадаад амьдралтай нь өөрчлөгдөөд, бодолтой нь өөрчлөгдөөд ингээд та бүр оргилтой хүрдэг. Танаас бүр ингээд булгийн ус шиг юм оргилж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ бол нөгөө яг хүмүүсийг янз бүрийн юмруу хөглөхийн тулд янз бүрийн арга хэрэг болдог байхгүй юу?
зүгээр нэг юм хэлчихээр ойлгохгүй. Тэгэхээр нэг ингээл арга ингээл янз янз нэг багш ч юм уу, нэг сэтгэгч ч юм уу, нэг одоо шинжлэх ухаанч хүн ч юм уу ингээл нэг арга гаргаж ирдэг. Та ингээд бод. Тэгэж гаргаж ирсэн л нэг арга гэж ойлгож болно. Би энэ аргыг бас ашигладаг байсан. Одоо хүүхдийн бяцлагт бол хийлдэ. Хүүхдүүдийнхаа бяцлаглыг танхимд сууж байгаа жоох хүүхдүүд ч айгүй итгэмтэй, айгүй хөөрхөн нэг юм хэлээд өгч цаа өгшаа гэдэг ингээд шууд гаргаж ирээ хийчихдэг байхгүй. Том хүн бол энэ одоо юу яриад байгаа юм бол юм шилмэл яриад байгаа юм бол гэж бодож олно шүү дээ, тий. Хүүхдүүд бол шууд итгэж хүлээж авдаг болохоор би энийг хөвчлөг хүүхдийн бяцлагт ашигладаг энэ аргыг юу гэхээр за хүүхдүүдээ бүгдөө ингээд ич чидтэй нүдний шилээ гаргаж ирээ. Ингээд бүх зүйлийг гоё чидтэй болгодог. Шилээ зүгээрээ одоо бүх зүйлийг өөрийгөө гоё гэж хараараа, хажууд найзаа гоёор нь хараараа гэд ингээд хэлэхээр нэр тийм биш тагшаа ямар гоё юм ингээд ингэдэг байхгүй. Энэ нь бол яг сэтгэл зүйн нөгөө бохирдлыг буюу бүх юм муухай хараад байгаа бохирдлыг арилгаж өгч байгаа нэг арга гэсэн. Хөөхөн жижиг арга гэхдээ хэрэгцээтэй хэрэглэгддэг, ашиглагддаг арга байхгүй юу? Яг хөө таны гэсэн өөртөө ашиглаж болно шүү дээ, тий. Дараа нь бол танд арга хэрэггүй зүгээр л та хайраар өөрөө бүх юмыг гоёор хардаг болчдаг гэсэн. Тэгээ боломжуудаа оруулж ирдэг. Орон зайгаа удирдах сурдаг, орон зайгаа урайлж сурдаг, сүнслэг мэдлэгтэй улам илүү ажилд сурна. Дотоод ертөнцтэйгээ дотоод дүр төрхтэйгээ ажилд сурна гэсэн үг. Тэгэхээр бясалгал гэдэг бол сэтгэлийн дасгал юм байна. Сэтгэл гэдэг юм чи хөөхөн бас дасгал хэрэгтэй юм байна. Би гэдэг юмд чинь дасгал хөдөлгөөн хэрэгтэй байдаг гэж одоо бүхэл хүмүүс ярьж байна. Тэрэн шиг сэтгэл гэдэг юмд бясалгал хэрэгтэй. Сэтгэл гэдэг юмд дасгал хэрэгтэй. Тэгэхээр та хизээ сэтгэлтэйгээ ажиллах уу гэж бодоод сууж байгаа нь хизээ бясалгал суух уу гэдэгтэй адилхан байхгүй юу? Яг уу маш олон төрлийн жим байна. Юу байна те йог байна гэл нөө биенд янз янзын дасгалын төрлүүд гарч ирж байгаа шиг энэ сэтгэлийн дасгалт чинь бясалгал гэдэг ерөнхий нэртэй маш олон төрлүүд гарч ирээд байгаа. Эрүүл мэндэд нь хэрэгтэй бол эрүүл мэндийнхаа бясалгалыг хий. Одоо цаг дээр төвлөр сурмаар байвал одоо цагийнхыг хий. Аз жаргал амьдралаа дуудмаар байвал аз жаргалаа амьдралаа дууд. Тарин уншаад гоё тарин дуулд сурыг төвлөр сурыг бодлоо багасгах гэж бодвол таринаа дуулаад унш. Ийм л юмнууд байгаа. Ингээд салаад байгаа юм шиг харагдаад байгаа боловч бүгд нэг ихээс нэг одоо зүрхнээс их авж байгаа. Нэг юмнаас их авж байгаа. Тэгээ тэр нь ингээд жижигэн салчиж байгаа. Тэрийг нэг юм гайхаад зул байхгүй. Өөрийнхөө юу зөвгөн юу хүсэж чинь тэрнлүүгээ л явчихаар тэр чинь зөв зам болчихж байгаа байхгүй юу? Татагдж байгаа, мэдэрж байгаа, хүсэж байгаа зүйл рүүгээ явах юм бол тэр бүх зам зөв зам. Татагдахгүй байгаа, хүчилж байгаа, өөрийгөө хүчилж хийж байгаа, дургуутж хийж байгаа, өөрийгөө ингэж тэ ятгах хийж байгаа бүхэн бол асуудалд давалдаг байхгүй юу? Дургуй төчгөө. Нөгөө нь хийхэ болчин үр дүн орж ирэхгүй. За тэгээд нөгөө үр дүн орж ирэхгүйгээр амьдралд маш их цаг хугацаа алдна. Бүтээл сэтгэлгээтэй нь унтарч нөгөө дургуй нас яаж бүтээл гарах юм бэ те? Хүсэхгүй шүү дээ. Намайг одоо нэг хүн чи тарин бүтээ гэл нэг ангил юм тулгаал хийх юм бол би ёо тэрийг яаж бүтээ ямар ядаргаатай юм бэ гэж бодно үстэй. Би чи өөрөө дурлаж хүсэж догдолж хийж байгаа болохоор өглөө оройн нойр хоол хамаагүй хийждэг байхгүй яа гэвэл тэр маань миний аз жаргалыг надад мэдрүүлж өгж байгаа учраас намайг илэрхийлэхэд тусалж байгаа учраас мөн бусад хүмүүс тусалж байгаа байхтаа гэдэг энэ итгэл үнэмшлэр те энийг маань бусад хүмүүс сонсоод гоё олж байгаа гэдэг энэ гүн ойлголтондоо бат итгэчихсэн учраас тэрнийхээ төлөө л өөрийгөө ингээл те хүчилж байгаа. Энэ нь болохоор одоо муухай сэтгэлээр хүчилж байгаа гэсэн үг биш. Зоригтой болохоор хүчлээд байгаа байхгүй. Тэгээд энэ хүчлэлт нь бол нөгөө нэг юм дарамт биш. Аз жаргал болж орж ирдэг. Итгэл үнэмшил болж орж ирдэг. Хамгийн сайхан одоо тод гэрэл гээгээ болж орж ирдэг юм зүйл байдаг юм аа. За тэгээд хэдүүлээ сайхан амьсгалаа цэвэршүүлэх хэрэгтэй байна. Юу гэсэн үг вэ гэхээр агаарт гарья. Дасгал бясалгал хийж эхлэхээс өмнө эхлээд агаарт гарч сурья. Алхаж сурья. Байгальтайгаа ойрхон байд сурья. Нүүрс төрөгчөөр амьсгалах биш хүчил төрөгчөөр амьсгалт сурья. Хүчил төрөгчөөр амьсгалт сурахын тулд амьсгалаа задлж сурья. Та амьсгалаа задлаа сурчвал альч багшийн ямар ч бясалгалд суусан шууд хийж чадна. Нөгөө багшаа байлахгүй байна, би хийхгүй байна, би чадахгүй байна гэж одоо гомдолж гоншгонхоо болно гэсэн. Амьсгалт сураагүй ээжж багш нар очивол те нөгөө багшигаа ингэдэм үү ингэсэн чи ингээд тэгээд олон юм яриа болно л гэсэн үг. Тийм учраас за тэгээ оюуны бүтээл гаргадаг хүмүүс урлагийнхаа эсвэл одоо ийм сахиу судган одоо тэгээ сахиу судтайгаа холбогддог одоо ийм сүнслэг ажил хийдэг хүмүүс бол бясалгал бол зайлшгүй шаардлагатай. Тэгж хүчтэй байж ч та хүнд зөв мэдлэг өгнө шүү те. Тийм хүчгүй сул дорой сүнснээс ямар нэгэн таагүй үг хүнд зөвлөчих юм бол хүний амьдралаар тэгж тоглож болохгүй. Хүний амьдрал тийм дураараа зөвлөгөө өгч болохгүй гэсэн. Тийм учраас та бол ямар нэгэн сүнслэг ажил хийдэг бол бясалгал хий, ямар нэгэн оюуны ажил хийдэг бол бясалгал хий. Ер нь ямар ч ажил хийдгүү байсан ч бясалгал хий. Яагаад гэвэл танд одоо өөртөө чинь гацах
бүх мэдрэмжинтэй нь энэ сэтгэлийн дасгал гэдэг юм тусалд юм аа. Энэ зүйл тань үнэн байгаад, үнэнч байгаад удаа игээд ирэхээр үр дүн нь өстой болгын ус шиг урсаад ороод ирд юм аа тий. Тэгээ одоо би жишээ нь ингээд бяцлаглалын багш идэг. Тэгээд би заавал одоо өөрийгөө ингээд ялтаад би бяцлаглалын багш юм чи өглөөнөөс орой хүртэл яг тэдэн цаг тийм бяцлал хийн минь гэж ингэж бол хүчилдэггүй. Хиймээр байгаа хүссэн үедээ хийдгээ. Өглөө орой хамааралгүй ямар бяцлал яаж хийхээс үл хамааран ямар шалтгаангүйгээр би өөрийгөө бэхжүүлэхийн тулд хийдэг. Өөрийнхөө харилцааг сайжруулахын тулд хийдэг. Өөрийнхөө яс мах цусыг мэдрэхийн тулд хийдэг. Өөрийнхөө сэтгэл хөдлөл маань амьд байна уу, үнэн байна уу, зөв байна уу гэдгийг мэдрэхийн тулд хийдэг. Чин сэтгэлээсээ байхын тулд хийдэг. Өөрийнхөө бүтээлж байдлахын тулд хийдэг. Гэх мэтчлэн шалтгааныг дурдвал дуусахгүй. Гэхдээ ямар нэгэн шалтгаан тогтоохгүйгээр зүгээр л хийдэг. Тэгээд ирэхээр одоо аз жаргал ертөнц дэлхийг мэдэрч аз жаргал давтдаг. За тэгээд энэ бяцлал тэр бяцлал гэж бүх бяцлаглыг хийхээс өмнө амьсгалын дасгал хийж сурна, алхаж сурна, бодож сурна. За мөн нөгөө шалтгаангүй байж сурна. Ямар нэгэн чинь одоо таныг бяцлагалд оруулах гал найз нөхөд гэр бүлийнхэн чинь таныг ятгаал та өөрийгөө ятгаал хүчлээл ингэж хийдэг юм биш байхгүй да. Энд чинь зүгээр л цаанаасаа би чинь сэтгэлтэй гэдэг нь өнөө учраас би сэтгэлтэйгээ ажиллая. Би чинь махан биетэй гэдэг нь өнөө учраас махан биендээ дасгал хий. Би чинь үлсгэн тодорхой учраас хоол идэ гэдэгтэй яг адилхан байхгүй. Та чинь махан биетэй учраас махан биен чи эрдэс бод шимт хижээл өдөр болгоно одоо шүл ус хэрэгтэй байдаг тал адилхан. Тэгээд амар шалтгаангүй хоол иддэг үстэй. Тэрнээс биш за өнөөдөр тэхийн тулд хоол идэ гэдэггүй үстэй тий. Тийм учраас баяр ёслолын хоолуудыг л зорилготой иддэг шүү дээ. Бид нар юу гэхээр ад жаргал давтаа гэр бүлтэйгээ тойроосоо юм яри дүгний сайхан баярын хоол гэж иддэг болохоос өдөр тутмынхаа хоолыг бол та ямар шалтгаангүй идэж байгаа шүү дээ тий. Яг тэрэн шиг сэтгэлийн бяцлал гэдэг бол зүйлийг бол ямар шалтгаангүйгээр хийж явах хэрэгтэй. За ингээд би энэ сэдвийг яагаад сонгосон бэ гэхээр нэг энэ 2026 онд бяцлал хийд юм уу, яад юм бэлээ, яах вэ, хийх үү гэдээ дуншаад байгаа хүмүүстээ жоохон ч гэсэн ойлголт өгье гэж бодож хийсэн. Энэ зөв энэ буруу гэж ялгаж салгаж ингэх гэхээс илүүтэйгээр таныг сайхан хүнхэн сайхан ойлгоод хүнхэн сайхан шалтгаангүйгээр бяцлал руу ороосай гэж ингэж одоо бодож хийж байгаамаа. За тэгээ ер нь бол бүхэл багш нарын ярьж байгаа тайлбарлаж байгааг сонсоо. Энэ багш ингэж ярьсан ш тэр багш буруу яриад байна гэсэн юм бол байхгүй. Хүн болго өөрөөхөө мэдэрснээр өөрөөхөө ойлгосноор өөрөөхөө сурснараа явж байгаа. Тэгэл тэр хүн ид чидгээс сурцсан бол ид чидл гэж ойлгоод танд ярьж байгаа байхгүй юу? Нөгөөт нь дасгал гэж сурцсан бол дасгал гэж сураад ойлгож байгаа. Бяцлагалд бол ид чид байдаг. Ид чидтэй зөндөө зүйл болдог. Гэхдээ та тэр ид чид гээд ингээд хүлээгээд ямар нэгэн хүлээлттэй хийчих юм бол тэр зүйл нь танд мэдрэгдэхгүй байвал биелдэггүй байхгүй юу? Тийм учраас би хөнгөн ойлго. Зүгээр гоё ойлго те. Зүгээр сэтгэлийн дасгал гэж ойлго. Тэ хийгээд үзгээрээ та өөрөө юу мэдрэхээ өөрийнхөө нүдэрээ сүнсээрээ ясаараа цусаараа ойлгоно гэж хэлээд байгаа байхгүй юу. За ингээд өнөөдрийн миний шилж өгөх ярьж өгөх та нарыгаа бас нэг сэдвэр одоо мартцсан бол сануулах гэж мэддэг бол одоо улам илүү баталгаажуулах гэж за мэддэг хүмүүст нь өөрийнхөө онцгийг танилцуулах гэж энэ сэдвийг сонгож ярьлаа. Ингээд та нартайгаа бас ингээд нэг цаг хугацааг хамтдаа зарцуулаад энэ сэдвээр задлж ярьсандаа миний би маш их баяртай байна. За баярлалаа гэсэн байна. За миний ярианаас жоохон ч гэсэн зүйл ойлгоод гой мэдрээ тарих толгой чинь задраад хиймээр санагдаад хүлчин хөнгөрөөд бяцлаглаа сонгоод хайгаад эхлэх юм бол миний өнөөдрийн цаг зав зарцуулсны үр ашиг үр шим орж ирж байгаамаа. Тэгээд энэ үр шим маань орчлын ертөнц дэлхийн ертөнц таны сонсох ёстой цаг болсон учраас өнөөдөр намайг ингээд хийчих, ингээд ярьчих гэдэг ингээд чиглүүлээ сайхан оруулж ирсэн байна гэж би ойлгодгоо. За ингээд надтай хамт байсан та нартай маш их баярлалаа. Намтай болон сүнслэг мэдлэгийн өрөөнөөс сүнслэг задрагаануудыг авч ивэл бид бүхний энэ хийж байгаа ажлын маань үр шим гарч байгаа гэсэн үг ээ. За баярлалаа гэсэн байна. Та нартай баярлалаа. Зоригтой бай. Юм хийхдээ битгий хүмүүс бүх зүйлийг хийхдээ айдаг. Бяцлал хийхээсэн, дасгал хийхээсэн. За тэгээд бизнес эхлэхээсэн. Бүх юмас айдаг. Яагаад зүгээр л урайлал хийлдэ тий. Зүгээр л хийчихэр тэрний чинь тусгал нь өөрөө зөв сайхнаар орж ирнэ. Айгаад хийсэн юмнаас аргал хүртэл хөдөлдөг шүү. Маш их талархлаа танд. Заавар зөвлөгөөг нь хэрэгжүүлнэ багшаа гэсэн байна. За баярлалаа. Тэгээ би ингээ бяцлал хийхдээ ингээ айгаад байдаг хүмүүсийг ойлгоод байдیں۔ Яг юу болно гэж бодоод байдیں болоо тий. Сүнс өдөр орж ирээд өөрийн бариад очно гэж боддөг юм болов уу? Далд ухамсараас нэг юм орж ирээд өөрийн өөртөө холбогдчихно гэж бодоод байдیں болов уу? Үгүй чи холбогдчихсэн чи таны л холбоо гэсэн үг шүү дээ. Таны л сүнс гэсэн үг, таны л мэдрэмж гэсэн үг, таны л айц гэсэн үг, таны л уур гэсэн үг, таны л юм гэсэн үг шүү дээ. Таны юм тантай холбогднохоос биш. Танаашаал тэс хүндэл юм тантай холбогдно гэж байхгүй. Танаас тэс хүндэл юм тантай холбогдчлоо гэж ойлгоод байвал та өөрөөсөө л айжин гэсэн үг. Та өөрийгөө таниагүй ойлгоогүй байна л гэсэн үг.
өөрийгөө таньцсан ойлгоцсон бол энэ чинь ингэж чинь тэгж ингэж ойлгочтой байхгүй юу те. За ингээд та нарт нь бүгдэндээ амжилт хүсье. Надтай хамт байсан маш их баярлалаа. Талархж байгаа бүх хүмүүстээ талархлаа. За дээрэс нь би энэ сэдвийг YouTube сувгандаа оруулна. YouTube сувгандаас маань дахиад ингээд талаас нь сонсон, дутуу сонсон, нөхөр сонсоё гэж бодож байгаа хүмүүс нь бүгдөө сайхан нөхөр сонсоорой. За ингээд та нарынхаа дараагийн бүх зүйлүүдэд амжилт хүсье. Ойрын үед бол би оройн цагаар бас ингээд гоё лайв хийгээд надад ингээд энэ сэдвэр ярина гэж бичсэн маш олон сэдв байгаа байхгүй. Тэгэхээр орой болгон хийж тэр сэдвүүнүүдээсээ багасахгүй бол ярихгүй өдөр хоног өнгөрөөд ахаар бас нөө сэдвүүд мань аваад байна. Тийм учраас ингээд өдөр болгон хөөрхөн сэдвүүдээр хөнгөн байдлаар яриад явахыг хичээх болно. За тэгээд завгүй болчгоор би чадхаа болчдөг. За боломж болцоо байгаа дээрээ сайхан та нартай цаг зав зарцуулнаа. За ингээд та нартай маш их баярлалаа. Сайхан амарцгаагаарай. Энэ 7 хоног ингээд дуусж гин. Тэгээ 2026 оныхаа эхний сарууд дээр бид нар явж гин. Эхний саруудад төлөвлөгөөгөө бичээрэй, зорилгоо бичээрэй, шийдэмгий байгаарай. Энэ жилийг өөртөө атгаад аваарай. Өөрөө хүссэн бүх зүйлүүдийг биелүүлэх тэр энержи, тэр энерги, тэр ухамсар, тэр мэдлэгээр өөрийгөө дүүргээрээ бэлхуулаарай гэж та нартай уриалж хэлмээр байна. Ингээд сайхан амарцгаагаарай.